Hi guys, хоб болох болонгийнхаа цоо шахин дугаарт тавтай морил. За юу бацхан манайхаа ингээд та бүхнийхээ хүсэн хүлээдэг бичлэгийг хийх гэж сууж гин. Тэр нь болохоор weekly recap байна. За тэгээд энэ 7 хоногт айгүй их зөндөө их зүйл болж өнгөрсөн байгаа. Айгүй их халуухан топикод байна. Тэгэхээр хэдүүлээ цаг алдалгүй шууд эхнийхээ топикоос эхэлцгээе. За манайхаа танаар бас сонсч л байсан байх. Та хүмүүсийн эрүүл мэндийн байдал бол бүх зүйлүүд гидснээс холбоотой байдаг те. Гидс дотор чинь ямар шохон байна. Тэр хэмжээгээр янз бүрийн өөр өвчин эмгээг олох боломжтой байдаг. Тэгэхээр ер нь гидс дотроо маш сайн хамгаалж авах хэрэгтэй. За тэгэд өнөөдөр та бүхэндээ Gut Pro хэмээх энэхүү ашигтай бактерийн нундгийг танилцуулж байна. Хүний гидсэнд агуулгадах ашигтай бактериуд нь дархлын тогтолцооны 90% бүрдүүлж идэг учраас Gut Pro хэмээх энэхүү ашигтай бактерийг өдөр бүр хэрэглэж хэвшүүл тохиромжтой. За тэгээд Gut Pro-гийн тэнд аваад явах гэсэндээ маш тохиромжтой юм жижигхэн пакэжтэй, тэгээд нундаг хэлбэртэй, амтлаг амттай, тэгсэн мөртлөө сахарын агуулмжгүй. За тэгээд дээрэс нь нэмэлтээр B1, B5, B6 витаминууд орсон байгаа. За тэгээд Gut Pro хэрэглэснээр ямар бенефитүүдийг авах боломжтой вэ гэх юм бол дархлааг дэмжин, түүнээс гадна ходоодны хэвийн үйл ажиллагааг дэмжин. Ходоодны дархлааг дэмждэг учраас нүүрэн дээр гардаг тийм өрөвсөлтэй батгуудыг бас арилгадаг байгаа шүү. За тэгээд түүнээс гадна харшлын үед харшлын хам шинжийг бууруулна. За тэгээд ч барахгүй антибиотик хэрэглэж байгаа үед мөөгөн цөртүүлэх гэдэг тийм учраас хэрвээ антибиотик хэрэглэж байгаа үед Gut Pro хэрэглэх юм бол мөөгөн цөртөх тэр боломжийг нь багасгана гэсэн үг. Ийм олон ашиг тустай бенефиттэй ийм ашигтай бактери Gut Pro байгаа. За тэгээд бүгдээрээ өнөөдрөөс эхлүүлээд Gut Pro ашигтай бактериа өглөө болгон ууж хэвшицгээе. За эхний ярих гэж байгаа сэдв маань болохоор Coachella-гийн тухай байгаа. За та нар маань бодож иж магадгүй л дээ юу вэ? Coachella ч саяхан болоод өнгөрсөн биз дээ. Арай дахиад Coachella болчихсон юм шүү дээ гэж бодож байвал no guys. Зүгээр Coachella 2026 оны line-up нь зарлагдсан байгаа аль биесээр. Coachella чинь дандаа хавар болдог шүү дээ. Тэгээд 4 сарын үед болдог. Тэгээд саяхан 4 сард өнгөрсөн 4 сард 2025 оных нь болоод өнгөрчихсөн байгаа. Тэгээд 2026 оны 4 сарын Coachella-гийн line-up нь буюу ямар artistууд, ямар дуучдууд ингэж perform хийх вэ гэдгийг нь аль биесээр Coachella-гийн вебсайтн дээр зарлагдаж тавигдсан байгаа юм аа. За тэгэхээр Coachella чинь бол ингээд яг 3 main artistтэй байдаг те. Ягаад вэ гэх юм бол 3 өдрийн турш ингэж үргэлжилдэг штэ. 5 дахь өдөр хагасаа өдөр бүтэн сая өдөр. Тэ. За тэгээ 2-7 хоног ингэж болдог тийм үү. 4 сарын 10-наас 12-ны хооронд буюу 5 дахь хагасаа бүтэн сая өдөр ингээд эхнийх нь сет нь явагдах юм байна. За тэгээд 2 дахь 7 хоног нь буюу 4 сарын 17-наас 19-ны хооронд болохоор дараагийнх нь сет нь явагдана гэсэн үг. За тэгэд 3 main artist-оор хийн зарлагдчихсан байгаа вэ гэхээр үнэхээр гайхалтай хүмүүс зарлагдсан байгаа. Ялангуяа нэг нь бол үнэхээр oh my god гэмээр хүн байгаа. Бидний хайртай хүн байгаа. За эхнийх нь болохоор Sabrina Carpenter байна. Sabrina Carpenter болохоор дандаа 5 дахь өдөр headline хийх юм байна. Тэгэхээр 4 сарын 10-ны өдөр болон 4 сарын 17-ны өдрүүдэд гэсэн үг. За 2 дахь хүн нь болохоор манайхан oh my god get excited Justin Bieber байна. Justin Bieber хагасаа өдрүүдэд ингэж headline хийх юм байна. Тэгэхээр 4 сарын 11-ний өдөр болон 4 сарын 18-ны өдөр юм байна. За тэгээд түүнээс гадна дараагийнх нь artist болохоор Carol G байгаа. За Carol G болохоор дандаа бүтэн сая өдөр headline хийнэ гэсэн үг. Тэгэхээр 4 сарын 12-ны өдөр болон 4 сарын 19-ны өдөр гэсэн үг. За тэгээд энэ 3 artist бол яг main artistууд нь гэсэн үг. Тэр өдрүүдэд ингэж headline хийх. За түүнээс гадна Anima гэдэг DJ байгаа. Италийн DJ бас ойрын үед айгүй хайп авж байгаа тийм DJ байгаа. За тэгээд Anima бас ингээд үзүүлбэрээ үзүүлэх юм байна лээ. За ингэж line-up нь зарлагдсанаас хойш манайхаа шууд билетүүд нь зарагдаад дуусчихсан гэсэн. 7 хоногийн дотор пассууд нь тикетүүд нь бүгд зарагдаад дуусчихсан гэсэн. Шинээр тикет байхгүй гэсэн үг. Тикетүүд худалдаж авах боломжгүй. Аль үшээ зарагдаад дуусчихсан. Хүмүүс харин wait list-д орж болно гэсэн хүлээлгийн хэсэг гэж байдаг шүү дээ. Хүмүүс хэрвээ тикет энэ дээр буцаах ч юм уу янз бүрийн тиймэрхүү юм болох юм бол эсвэл ингээд шинээр тикетүүд гарч ирэх юм бол
одоо ингэж тэр хүлээлгэнд байгаа хүмүүс нь авч болно гэсэн үг. Тэрнээс шууд ингээд яг албан ёсны сайтн дээр бол бүгд зарагдаад дуусчихсан байгаа гэсэн үг. Одоо ингээд нэг хүн худлаж авчаад тэрийг арай илүү үн мөнээр ингээд те ингээд өөр хүн зарж мардаг штэ те. Тэгэж яах хүмүүс гарч ирэх байх. Гэхдээ яг албан ёсны сайтн дээр бол ингээд бүгд зарагдаад дуусчихсан байгаа юм байлээ. Бүр ингээд энэ лайнап нь зарлагдаад 7 хоног хүрээгүй байхад ингээд дуусчихсан гэж байгаа байхгүй. Тэг хүмүүс бол энэ юу гэж бодож байгаа вэ гэхээр ялтчгүй Justin Bieber-с болоод гэж бодож байгаа. Яг Justin Bieber ингэж тэ headline байна гэдэг нь зарлагдангууд хүмүүс өстө бүр ингээ ухаан санаагаа алдчихж байгаа. Яагаад вэ гэхээр угсаа ойлгомжтой байгаа. Тэ Justin Bieber чинь ингэж publicly perform хийгээгүй амар утсан шүү дээ. Бүр ингээ хамгийн сүүлийнх нь хизээ гэдгийг санахгүй. Одоо баг 2021 онд хийжсэн 2021 он болоо 22 он байсан байна. 2022 онд хийжсэн Rolling Loud гэдэг фестивал гэдэгтэй тэрэн дээр ингэж perform хийжсэн. Тэрнээс хойш баг publicly ингэж perform хийгээгүй айгүй удсан. За яг нэг Амбаныгийн хурим дээр тэ тэр бомтаа Амбаныгийн хурим дээр нэг жил хагасан үеэр одоо баг 2 жилийн өмнө юм уу тэ тэгж хурим дээр нь маш их мөнгө авсан учраас тэ тэгж perform хийжсэн. Гэтэ тэрийг бол зөвхөн очиж үзсэн хүмүүс нь л тэ Амбаныгийн хурим дээр байсан зочд нь л харж байгаа болохоор ш одоо биднэрт бол тэ харагдаагүй штэ. Тийм болохоор одоо ингээд анх удаага айгүй олон жилийн дараагаар ингэж гарч ирээд фэнүүдтэй амьдараа ингээд дуулах гад тэд Coachella headline хийнэ гэдэг чинь баг тэр чигтээ өөрийнхөө тоглолтыг л хийж гэнэ гэсэн үг гэдэг штэ. Тэ ингээ headline-ууд нь баг цаг 2 цагийн одоо баг сеттэй байдаг. За тэгээд ийм гайхалтай одоо мэдээ Justin Bieber-ийн фэнүүдэд хүрсэн байна. Нэрээ манайха Justin Bieber энэхүү Coachella-гийн deal-ийг хийхдээ ингээд Coachella дээр ингээ headline хийнэ гэдэг одоо гэрээ хийж байгаа штэ тэ. Тэгэхдээ бүр 7 figures гэж аахгүй тийм цалин аавна гэсэн үг. 7 figures буюу 7 оронтой тоо. 7 оронтой тоо. Тэгэхээр доор хаяж $100 байгаа гэсэн үг. Доор хаяж. Гэтэ яг хэд гэдэг нь бол мэддэг байгаа шүү дээ, тэ. Ямар ч гэсэн доор хаяж $100 одоо ийм гэрээ хийчихсэн байгаа юм байлээ. Тэгээ 2 л өдөр тоглож байгаа шүү дээ. Тэгэхдээ ингээд $100 авч ин. Доор хаяж 1 сая. Гэтэ арайч $100 биш байх гэж бодож ин. Тэрнээс илүү байгаа. Тэ. Тэгээд тийм хэмжээний мөнгөийг та нар авч ингээд бодоод үзтээ. Тэгээ амар гайхалтай нь юу вэ гэж Justin Bieber энэхүү тохиролцоонд хүрэхтэй уул нь бол иймэрхүү artistууд чинь өөрсдийнхөө одоо agent энтрээрээ дамжуулж тэ нэг хүнээр холбуулж нэг агентлигээр холбуулж ингэж тохиролцоогоо хийлгүүлдэг тэ. Тэгтэл Justin Bieber ерөөс тэгээг үгнэ. Зүгээр өөрөө Coachella-гийн одоо зохион байгуулагчтай очиод ингэж гэрээ хийсэн байгаа байхгүй өөрөө. Ингээд ийм тохиолдолд хүрчихсэн. Тэг хүмүүс бол энийг айгүй мундаг гэж бодож байгаа. Ингээд artist өөрөө тэ ингээд янз бүрийн тэгэд агентлахаар дамжуулаад эйженсигээр дамжуулж ингэж тохиолдолд энэ хийхээр чинь бас агентлагтай ингээд хувь мөв өгдөг штэ тэ. Тэгэхгүйгээр шууд өөрөө ингээд очсон байгаа байхгүй. Очиод ингээд тохиолцоогоо хийсэн айгүй гайхалтай. Тэгэхээр тэр одоо бүх мөнгнүүд нь одоо өөрийнх нь карманд л орно гэсэн үг юм байгаа. За тэгээд Hailey энэ тухай дээр нь баяр хүргээд нөхөртөө баяр хүргээд тэ ингээд энэ тухай ингээд пост хийгээд өөрийнхөө story дээрээ Clockchella гэж бичсэн байсан амар энттэй зэ. Clockchella. Do you get it? Яа нэг Justin Bieber чинь paparazzi юм. Is it clocking to you now? Is it clocking to you? Гэл ингээд хэлдэг штэ тэ. You're not getting it. It's not clocking to you. If not clocking to you, then I'm standing on business, is it? Тэгэд clock гэдэг үгийг нь ашиглангуудаа Chella, Coachella-гийн оронд Clockchella. Амар энэтэй тэгэж битсэн байна лээ. За тэгэд энэ 3-аас гадна зөндөө олон өөр тэ бидний хайрлж хүндэлдэг одоо hype ихтэй дуучид байгаамаа. За одоо жишээ гэдэг юм бол Cats аяахан байна. Cats аяахан Sabrina Carpenter-ыг одоо headline хийж ахтан тэгэж perform хийх юм байна лээ. За тэгээд Central C байна, Sexy Red байна, Addison Rae байна, Labyrinth байлээ. Sombra гэд би саяхан VMA дээр ярьсантай. Тэгээ би нэр Sombra-г нэг мэддэггүй гэд хүмүүс тэр VMA-гийн бичлэгээр хэлсэн чи хүмүүс амар олон хүмүүс доор коммент мэт юу яриад байгаа юм бэ? Sombra чи амар гоё дуучиж штэ гэж тэгжсэн. Тэгээ Sombra бас байгаа юм байна лээ. За тэгээд өөр Big Bang манайхан би хараагүй мэн нэр манайхан энэ одоо анх удаа харж байна. Big Bang гэсэн байна. Энэ одоо нэг л Big Bang гэдэг үстэй. Тэгэхээр одоо манай хайрттай K-pop Big Bang маань бас юу яах юм бэ? Perform хийх юм байна. Young Thug. Нэр энэ Young Thug чинь нөгөө шоронгоосоо гараад нөгөө шүүх хурлага нь хэрэгэн дуусны дараа бараг анх удаага ингэж ийм том тайзан дээр гарч perform хийх гэж байгаа байх шүү. За Young Thug байна. За Iggy Pop байна. FKA Twigs. За ер нь иймэрхүү artist байна. Гэтэ ер нь зөндөө бол artist та нарт би энд ингээд юуг нь оруулж ин тэ. Тэгэд ямар ч гэсэн хамгийн одоо би өөрийнхөө хамгийн том мэддэг гэсэн дуучдыг л тэ. Та нартаа ингэж меншн хийж өглөө. Тэгээд гэхдээ эднээс гадна зөндөө олон гайхалтай artistууд perform хийх юм байна. За тэгээд энэ Justin Bieber-ыг
headline хийнэ гэж одоо энэхүү мэдээлэл гарсны дараагаар фэнүүд амар баярлахаас гадна бас жоохон санаа зовж байгаа. За яана Justin Bieber яг юу яхаас өмнө те Coachella болохоос өмнө ингээд боллоо гэж болчих үү гэдэг айгүй айж байгаа. Тиймэрхүү тэгсэн artist зөндөө байдаг. Одоо жишээ нь Weeknd тэгсэн баха. Тэгж туцлаагүй юм байна манайха. Weeknd цуцлнаа гэж сүрдүүлж исэн юм байна заяа. Ингээ 2022 онд хэрөө ингээд Kanye-тэй адилхан хэмжээндтэй би ингэж цалин авахгүй бол цуцлан шүү гэж одоо ингэж сүрдүүлж исэн юм байна. Гэтэ одоо тэгээгүй яг headline хийсэн юм байна. За тэгээд харин 2022 онд Kanye West манайха яг үнэхээр яг эцсийн мөчөд ингэж юу ажилласан байна? Cancel хийжсэн юм байна. Одоо уул нь бол Coachella дээр headline хийх байсан чинь яг ингээд Coachella болохын өмнөхөн боллоо гिचгсэн юм байна л да. За тэгээд иймэрхүү artist зөвхөн Kanye-гаас гадна нэлээд хэд байдаг. Тэг хүмүүс тэрэндээ сайгаад байгаа байхгүй юу? Одоо ингээд Justin Bieber ч бас ингээд жоохон тэ ингэсэн хүн шүү дээ ингээд жоохон юу гэмтэй ингээд амар хөнгөн ч юм уу те ингээд нэг дургуун хорчвол боллоо гिचмээр ингээд те тийм араад иддэг хүн болохоор за өстой тэгчгүй байгаа да тэсэд гайгүй те шууд перформ хийчээсэй гэдэг амар хүмүүс гадуур яриад явж илээ. За тэгээд угаасаа ойлгомжтой манайхан Coachella-гийн тухай яг Coachella одоо те хэдэн сарын дараа болгонгууд нь албан ёсоор ингээд би бичлэгээ хийх болно Coachella-гийнхаа тухай. Окей. За дараагийн ховжив байна. Дараагийн ховжив болохоор Cardi B-гийн тухай байгаа. За манайхан өнгөрсөн weekly recap дээр байсан байгаа. Би ингээ хэлчихсэн шүү дээ. Cardi B-гийн тухай бас яриад яг тэр шүүх хурлынхаа verdict-ийн тухай яриад түүнээс гадна хүүе ингээд Cardi B ингээд хүмүүс шүүх хурлынхаа үеэр ингээд жирэмсэн энэ гэж бодоодсэн чи хүмүүсийг хуурсан байна лээ, fool хийсэн байна лээ. Яг шүүх хурлынхаа verdict нь гарсны дараагаар ингээд нэг бичлэг хийгээд хиймэл гэдсэн гэж тайлж хайж маяад бүжиглээдсэн. Тэгээд хүмүүст би өстө та нарыг хуурсан юм хаа энэ гэж тэрийг харуулсан гэд байсан чи манайхаа дахиад л биднийг fool хийсэн байна лээ. Бүр ингээд одоо давхар ингэж full хийсэн байгаа байхгүй юу? Үнэхээр Cardi B жирэмсэн байна. Yes, үнэнгээсээ дөрөв дэх хүүхдээ expect хийж байгаа. Дөрөв дэх хүүхдээ тээж байгаа юм байна. Үнэхээр гайхалтай амар хүмүүсийг хурсан байгаа юм шүү те. За тэгээд энэхүү announcement-тэй ингээд дөрөв дэх хүүхдээ тээж байгаа гэсэн энэхүү announcement-тэй 9 сарын 17-ны өдөр CBS телевиз дээр Gayle King-ийн нэг шоунд оролцоод ярьцлага өгж байсан. Тэр үедээ ингээд хэлсэн байгаа. Yes, I'm having a baby with my boyfriend, Stefan Diggs. Well, yes, I am. I'm having a baby with my boyfriend, Stefan Diggs. Congratulations. Oh my god. Би нэр Stefan Diggs гэдэг нэг өнгөрсөн бичлэгтэр ярьсан чинь баахан хүмүүстэй бичсэн мөлий. Хөөе Stefan Diggs гингүүд step on Diggs гэж байгаа юм шиг те. Тэгэд сонсогдоод байна гэх. Тэгэд нэр тийм ч юм уу те Stefan Diggs. За Stefan Diggs гэд өөрийнх нь найз л наа те. За тэгээд энэ хоёр чинь бас үерхэд нэлээд удчихлаа. 2024 оноос ахуулаад үерхсэн 2024 оны яг 10 сарын үед public болж исэн. За тэгээд энэ хоёр чинь Stefan Diggs чинь юу манайха өнгөрсөн бичлэгтэр ч гэсэн ярьжсэн л да. Хөл бөмбөгийн тамирчин American football бас нэлээд мундаг тамирчин байгаа. За тэгээд Cardi B-гийн хувьд бол энэ дөрөв дэх хүүхэд нь байгаа шүү дээ. Өмнөх 3 хүүхэд нь болохоор offset-ийн хүүхдүүд байгаа заяа. За тэгээд ямар хүүхдүүд байна гэхээр 6 настай Culture гэдэг охин нь байгаа. 3 настай Wave гэдэг хүн байгаа. За тэгээд 1 настай Blossom гэдэг охин нь байгаа юм аа. За тэгээд одоогоор бол те энэ дөрөв дэх хүүхдийн gender буюу одоо те эрүү, эмүү гэдгийг нь бол зарлаагүй байгаа. За тэгээд гэхдээ манайхаа юу юм бэлээ? Ер нь удахгүй төрөх гэж байгаа юм шиг үлээ. Заяа. Хэдхэн сарын дараа нэг 2-3 сарын дараа ч юм уу заяа. Яагаад вэ гэхлээр ингэж хэлсэн байхгүй яг тэр нөгөө Gayle King-ийнхаа ярилцлаган дээр би ингээ 2 сарын 11-ээс эхлүүлээд өөрийнх нь саяхан шинэ гаргасан цомог бол Am I the Drama гэх тэр альбомдоо зориулаад Little Miss Drama гэдэг тийм аялан тоглолтыг хийх гэж байгаа юм байна лээ. 2 сарын 11-нд эхлэнэ тэр нь. Тэгэд өөрөө хэлсэн байхгүй би ингээд аялан тоглолт хийх гэж байгаа. Тэгээд би дөнгөж төрөөл шууд аялан тоглолтоо эхлүүлж байгаа гэд тэгсэн. Is a baby, I'm not asking for your due date, but is baby coming this year or next? It's coming before my tour. Before your tour? When's your tour? In February. Whoa, Cardi. Тэгэхээр 2 сар 11-нд одоо аялан тоглолт нь эхэлж байгаа бол те. Тэрнээс өмнө хэр нэг 12 сард ч юм уу 1 сард ч юм уу төрөх гэж байгаа юм шиг үлээ. Тэгэхээр ер нь нэлээд жирэмсэн гэсэн үг. Тэгээ би бүр гахаад авахгүй юу? Яаж нэг амар тэгж
жирэмсэн юм шиг харагдахгүй байсан шүү дээ. Шүүх хурлын үе зайгаа нэг бас ингээд явж мавж байгаа нь бол жирэмсэн юм шиг харагдчихсан. Гэтэ хүмүүс тэр нэг химэл гэж зүтсэн болохоор тэгээд ингэсэн юм шиг байна. Тэгээд тэр бичлэгэн дээрээ ч гэсэндээ гэтэ тэрэн дээр нэг яг гизээ харуулаагүй маа. Амар нэрээ тийм байж амар сники юм байна. Бодоодсэн чинь яг тэр химэл гиз тайлал ингээл те twerk энэ хийгээд бичлэг дээр яг үнэнгээс гизээ харуулаагүй юм байна. Вау. Зүгээр ингээд гэдэс тайлж авч байгаа те химэл гиз тайлж авч байгааг харуулдаг болохлоос ш яг өөрөөхөн гизийг харуулаагүй юм байна штэ мэн нөхөр. Вау. Амар сники юм хийсэн байх шүү. За тэгсэн чинь манайха энэ дээр нь баахан асуудал гараад ирсэн. За одоо энэ дөрвийн хүүхдээ анонс хийснийхаа дараагаар нэлээд асуудал гарч ирсэн. За эхнийх нь асуудал юу вэ гэхээр Stefan Diggs-ийг яг л offset-тэй адилхан. Offset-с нэг дээрдээд ах юм байхгүй гэж те. Offset-тэй яагаад салсан бэ гэхээр энэ хоёр ч бас ер нь айгүй их салж нийлсэн шүү дээ. On and off айгүй байгаад байдаг байсан. Тэгээд яагаад ингэж дандаа салж нийлээдэг байсан бэ гэхлээр offset ч өөрийнх нь араар нь тавьдаг байсан байхгүй. Corey B-ийн дандаа араар нь тавиал ингээл энэ хүүхэн шуухандаа яваад байдаг байсан болохоор ингээ Corey бүр тэсгүй ингээд те салсан байгаа. За тэгээд хүмүүс ярьж авахгүй Stefan Diggs нэг offset-ээс ялгараад ах юм байхгүй яг адилхан одоо таар шуудануудаа. Тэгээд айтайхан дээр нэг чирэр хүнээс нь салчхаад айтайхан өөр залгаад авчихгүй те аваад суучихгүй ийм хачин залуутай ингээд явуулдаад бас ингээд хүүхдийг гаргаад дахиад л одоо түүхэд автах гээд ах юм а Corey минь гэдэг те хүмүүс айгүйх ярьж илээ. Ягаад тэгэхээр ийм одоо rumor гарч ирсэн байгаа. Яг Corey-г ингээд announcement хийснийхаа дараах нь энэ rumor гарч ирсэн. Stefan Diggs сүүлийн 10 сард те сүүлийн 15 сард гэсэн заяа. Нийтдээ одоо 3 эмэгтэй жирэмсэн болгосон байна гэж байгаа байхгүй юу. Corey B-г оруулаад нийтдээ 3 эмэгтэйг ингээд жирэмсэн болгосон гинэ. За нэг нь бол яалтчгүй одоо ингээд батлагдсан байгаа. Нөгөөх нь болохоор яг батлагдаад үнэхээр их нэлээ Stefan Diggs-ийн хүүхд юм уу үгүй юм уу гэдг нь бол ингээд аль биесээр тэгж батлагдаж амжаагүй байгаа. Гэхдээ нэг батлагдчихсан нь болохоор Instagram model заяа ингээд Instagram дээр нэг model энэ төр хийдэг одоо хөөрхөн хүүхнүүд гэсэн үг шүү дээ. Тийм хөөрхөн хүүхнүүдийн нэг болох Lord Giselle гэд ийм эмэгтэй юм байна. Айгүй хөөрхөн эмэгтэй байлаа заяа. Та нарт одоо энэ зургийг оруулж байна. Lord Giselle гэд энэ хүн эмэгтэй одоо 5 сартай хүүхэдтэй юм байна. Ялах хүүхэдтэй. За тэгээд Lord Giselle хүүхдээ төрхөөсөө өмнө 2024 оны 12 сард Stefan Diggs-ийг шүүгд өгсөн байна. Ямар шүүгд өгсөн бэ гэхээр хүүхдээ төрүүлэх гэж байгаа. Одоо тэр баахан expense ооштой medical expense хүүхд төрүүлнэ гэдэг чинь Америкт амар үнэтэй те. Тэгээд тэр төлбөр болон за тэгээ хүүхдийг нь төрөнгөт одоо Stefan Diggs-ээс одоо хүүхдийн төлбөр хүүхдийн мөнгө ингэж авах болно гэсэн тэ авах шаардлагатай гэсэн одоо тийм шаардлагаар Stefan Diggs-ийг шүүгд өгсөн юм байна. За тэгэнгүүт Stefan Diggs юу гэж хариулсан бэ гэхээр эхлээд DNA тест хий хүүхд дээр нь те тэгээд үнэхээр өөрөөх нь хүүхд байх юм бол яг хүүхдийнхаа амжиргааны зардлыг 50% хуваар хуваана гэж тийм зүйлийг одоо шаардсан юм байна. Тэнгүүд энэ эмэгтэй нь болохоор үгүй чи ингээд яг хүүхдийн мөнгө өгөхтэй full caster-ыг нь болохоор өөрөө аавна гэж байгаа энэ эмэгтэй. Одоо буюу энэ хүүхдээ болохоор өөрөө 100% ингээд хамгаалтанд аавна гэсэн өөрөө ингээд өсгөн гэсэн бүрэн эрхийг нь өөрөө авч байгаа. Гэхдээ хүүхэд нь аавтайгаа ингээд time to time те хаяада уулзж иж болно. Гэхдээ өөрөө ингээд хижээж байгаа учраас Stefan Diggs-ээс ингээд хүүхдийн мөнгө авах болно сар болгон ингээд те. Тэгээд тийм юмыг шаардсан юм байна лээ. Тэгээд тэрэн дээрээ бас ингээд жоох маргаантай л байгаа юм шиг байлаа. Гэхдээ ямар ч байсан хүүхэд нь муу юм байна лээ манайха Stefan Diggs-ийн хүүхэд муу. За тэгээд та нар бодоод үзтээ Corey Stefan Diggs хоёр ингээд 2024 оны 10 сард үргэлж гисэн маахгүй. Тэгээд энэ эмэгтэй 2024 оны 12 сард хүүхдэд төрөөгүй хаад энэ одоо Stefan Diggs-ийг шүүгүүд өгсөн гэд тэгэхэр чинь яг дөнгөж Corey B-тэй ингэж үргэлж эхлэхээсээ өмнөх нь л те энэ эмэгтэй жирэмсэн болгосон гэсэн үг байхгүй. Эсвэл хүмүүс тэрэнд гайхаад яг 10 сард 2024 оны 10 сард энэ хоёр яг public болгосон те өөртөөгөө үргэлжлэх public болгоод бит хоёр үргэлж байгаа гэдгээ ингээд зарласан. Тэгэхээр яг тэр үедээ бол үргэлж эхлэегүй л ах. Тэ нэг ядаж нэг 2 3 сар үргэлжчихсэн нууцаар үргэлжчихсэн байж байгаа зарласан байлгүй. Тэгэхээр ер нь айгүй давхцаад байна гэж яриад байгаа байхгүй. Stefan Diggs тэр эмэгтэйг жирэмсэн болгосон Corey B-тэй үргэлжчихсэн ер нь жоохон давхцаад байгаа юм байна гэд тэгэж ярьж байгаа. Ер нь бас байх магадaltaй байгаа зү. За түүнээс гадна бас нэг өөр эмэгтэй байгаа юм аа манайхан K гэдэг нэг эмэгтэй байна. Тэр эмэгтэй бас яг энэ Lord Giselle гэдэг энэ эмэгтэйтэй ойролцоо ингээд
хүүхд төрүүлсэн байгаа байхгүй. Тэр хүүхдийн нь эцэг нь бас ингээд Stefan Diggs гэдэг аа. Энэ дээр болохоор янз бүрийн тийм баталгаатай юм гарч ирээгүй шүүх мөхөр ингээд яваагүй байгаа юм байна л. Ямар ч гэсэн Stefan Diggs-ийн хүүхд гэж байгаа. За тэгээд та нар бодоод үзтээ дор хаяж ингээ 2 эмэгтэйг жирэмсэн болгочихсан байжээ. Тэгээ одоо хүүхдүүд нь ялахтай 5-6 сартай байгаа. За тэгээд одоо 3 дахь эмэгтэй Cardi B ингээ жирэмсэн болгочихжээ. Oh my god. Амар messy биш вэ нөө? Ингээд 3 хүүхэдтэй ингээ бараг л зэрэгтэй чацуу ингээ 3 хүүхэдтэй болчихж байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ Stefan Diggs чинь яг энэ 3 хүүхдээс гадна заяа бас нэг өөр охинтой байгаа. Тэгээ тэр охин нь болохоор яг өөрийнх нь өмнөх харилцааных нь хүүхэд юм байна лээ. Тэгээд одоо нийтдээ бараг тэ 4 хүүхэдтэй болж байгаа юм шиг байна. За тэгээд энэ баахан мессеж зүйлээс нь болоод хүмүүстэй харалдаа ингээд над Stefan Diggs чинь Offset-ээс нэг ялгараад ах юм байхгүй. Адилхан чиний араар тавинаа. Айгу мессеж залуу гэд тэгжээсэн. За тэгээд хүмүүс бүр ингэж ярьж байгаа. Cardi B, Khloe Kardashian хоёр ингээд нийлээд сайхан юу яахгүй. Подкаст энэ төр хийхгүй юу гэдэг. Яагаад вэ гэхээр та нар ойлгож байгаа бох те. Cardi B чинь ингээл яг найзлаагаа сонгож чадахгүй ч юм уу одоо юу юм бэ яг өөрт нь үнэнж тийм хүнийг сонгож чадахгүй ингээл зандаа cheerleaderтэй ингээ холбогдоод яваад байгаа зү ингээд араар нь тавьдаг ч юм уу те эсвэл жоохон хүүхэн шухнаар оролдох туртай айгу тийм хүүхэмсэг гэж ярьдаг шүү. Тийм хүүхэмсэг хүмүүс залуучуудтай ингээд яваад байгаа хэвээр. Тэгэд хин Khloe Kardashian чинь нөгөө өөрийнхөө 2 хүүхдийнхаа эцэгтэй Tristan Thompson-тэй яаж ядаргатлаа те ингээл араар нь тавьдаг гэдэг мизэр л ээж ингээл те дахин уудлаа яагаад гэдэг штэ. Тэгээ бүр 2 хүүхдийн тэгээ 2 хүүхдийг төрүүлээд өгчихсэн. Тэгээ хүмүүс бүр Khloe амар ингэж юу яадаг шүмжилдэг байсан шүү дээ. 2 дахь хүүхдээ төрүүлэхээсээ өмнө Khloe Kardashian айл үшэ Tristan Thompson өөрийг нь баг 3 удаа ингэж publicly shame хийгээд араа нь тавьчихсан байсан. Тийм байж иж яаж ингэж тийм хүнтэй 2 дахь хүүхдээ тэгээ хойлоо ингэж юу аа дахиад 2 дахь хүүхдээ болъё гэж бодож чаддаг байна гэд тэгэж амар шүмжилдэг байсан. Тэгээд энэ хоёрыг ер нь Cardi B, Khloe хоёрыг хойлонгийн амар тийм delusional гэж байгаа байхгүй юу. Тийм учраас энэ хоёр баг ингээд хамтдаа нийлээд подкаст энэ төр хийвэл зүгээр байхаа энэ төр гэж тийм юм гадар ярьж илээ. За тэгээд Stefan Diggs энэ хоёр өөр эмэгтэйг ингэж жирэмсэн болгосон гэдгийг одоо rumor гарч ирснээр дараах нь Cardi B өөрөө live хийж байхдаа Instagram дээр live хийж байхдаа энэ тухай яг address хийж ярьдаг байгаа заяа. Ингэж ярьдаг яг тэр нөгөө нэг Lord Giselle гэдэг эмэгтэй тандаж хэлж байгаа юм шиг те. That's your baby daddy bitch. That's my baby daddy too. What now? I don't fucking know. We'll figure it out, bitch. Гэж хэлсэн байгаа байхгүй юу? Hello, Barbara. This is Shirley. Yeah, busy. Hi. Yeah, that's your baby daddy, bitch. That's my baby daddy too, girl. Well, what now? I don't fucking know. We'll figure it out, bitch. Одоо би танад хэлжсэндээ baby daddy энэ төр гэж ярьдаг. Baby daddy ч юм уу, baby mama ч юм уу. Тэр нь болохоор яг суугаагүй хүмүүс зүгээр ингээд hook up энэ төр хийж агаад юу аач штэ хүүхдтэй болчих штэ тэнгүүд тэрийгэ дандаа одоо юу гэж угаасаа манай найз лөө гэж ярьж болохгүй те манай нөхөр гэж ярьж болохгүй аа штэ ингээд аль биесээр relationship дараагүй ч юм уу эсвэл яг аль биесээр суугаагүй болохоор тэгэж ярьж болохгүй учраас зүгээр манай хүүхдийн эцэг манай хүүхдийн ээж гэж ярьдаг baby mama baby daddy гэдэг те тэнгүүд хийж байгаа нэг Giselle хандаж хэлж байгаа юм шиг өө Stefan чиний одоо хүүхдийн эцэг юм уу те Ми ч гэсэндээ хүүхдээ эцэг штэ. Тэгээ одоо яах юм? Одоо тэгээд зүгээр ингээ хэдүүлээ figure out хийж одоо те ойлголцоо суур аргагүй штэ гэсэн маягтай те тийм зүйлийг ярьсан мэлээ. Тэнгүүдээ бүр ингээ that's our baby daddy энэ гэж мэгээ зөө хойлонгийнх нь л одоо хүүхдүүдийн эцэг шүү дээ энэ гэсэн нэг тийм юм яриад амар messy байгаа зү манайха. За үүнээс гадна Offset Cardi B-ийн одоо энэ хүү pregnancy announcement дээр нь юм хэлж tweet бичсэн байгаа юм аа. Ямар tweet бичсэн бэ гэхээр divorce ain't even finalized and you popping out another man's kid гэж байгаа байхгүй юу. Хойлонгийнх нь одоо салалтын paperwork дээр бүр яг ингээд эцэлэгдээгүй байгаа гэж. Одоо энэ хоёр бол still you're married гэсэн үг байхгүй яад бол яг гарын үсгээ зуралцаад ингээд салчгаагүй байгаа legally тэгээ хуулийн хувьд бол тэнгүүд хойлоо бүр яг ингээд салчгаагүй finalized хийгээгүй байхад чи аль үшэнэ те ингээд өөр залуугийн өөр эрэгтэйгийн хүүхдийг төрүүлээд явж идэг ингээд бичсэн байхгүй тэнгүүд нэг инээж байгаа те энийг нэг юу яц нэг нулимсны зураг гэдэг чинь emoji гэдэг чинь тэрийг тавингуудаа бас алиалагч emoji энэ тэрийг тавьсан байгаа байхгүй баг Cardi B алиалагч гэж байгаа юм шин. Тим одоо tweet-ийг 9 сарын 17-ны өдөр tweet бичсэн байгаа. За энэ дээр нь Cardi B хэдэн хоногийн дараа бас respond хийсэн. За Offset-д хандаад өөрөө Twitter дээр live хийжсэн тэр үедээ ингэж ярьсан маа. Тийм би одоо ингээд still те одоо Offset-тэй ингээд ер нь бол legally married бол байгаа. Гэхдээ
бит хоёр бол аль үшнээ separated болчихсон. Тэгээ бит хоёр ингээд салчихсны хувьд бол салчихсан. Зөвхөн хууль ёсоор бол ингээд цаасан дээр л те ингээд finalize хийгдээгүй байгаа юм. Тэрнээс бол аль үшнээ legally separated болчихсон. Бараг жилийн өмнө ингээд салчихсан. За тэгээд ганцхан reason байгаа гэнэ ингээд яагаад энэ хоёр still legally married байгаа вэ гэхлээр тохиролцоонд хүрч чадахгүй байгаа учраас. Яагаад гэхээр Offset Cardi B-гээс айгүй их зүйлийг асууж байгаа юм байна лээ. Нэгт заяа манайха. Cardi B-гээс Offset хүүхдийн мөнгө авна гинэ. Яагаад гэвэл Cardi B Offset-ээс илүү мөнгө орлоготой, илүү баян учраас Offset Cardi B-гээс хүүхдийн мөнгө авна заяа. Түүнээс гадна Cardi-г өөрийнх нь tax-ыг, татварыг нь бодож төлж өгөө гэсэн байгаа юм. Ингээд тэг хүмүүс чинь жилийн эцэст ингээл такса бодуулаад ингээл тэг government-эд өөртөө мөнгөнүүдээ ингээд төлдөг штэ татварынхаа мөнгийг төлдөг те тэрийг нь төлж өг гэж хэлсэн байгаа байхгүй. Offset-ийн татварыг Cardi B төлөх юм байхаа. Түүнээс гадна Cardi-гийн нэгэн property-г үл хөдлөх хөрөнгийг нь Offset авах гээд байгаа юм байна. Ингээд ийм амар messy амар химиг Offset шаардж байгаа учраас ингээд энэ дээр тохиролцож чадахгүй. Тэгээ Cardi юу гэж би чамд тэднийг өгж идэг ингээд тэ боо юм болоод тэгэд ингээд тохиролцоонд хүрч чадахгүй байгаа болохоор ингээд яг гарын үсгээ зураад ингээд finalize хийчихээгүй хуулийн хүрээнд бол still ихнэр нөхөрлөл гэж явж байгаа гэсэн үг. Тэгэд ийм зүйлийг ярьсан маа тэгэд тэ Cardi бол энэ хүн тэ Offset л ингээд миний амьдралыг хэцүү болгох гээд ингээд өөрөө гарын үсгээ зурахгүй ингээд тохиролцоонд төрөхгүй байгаа. Тэрнээс бол бит хоёр айл үшэн нэг жилийн өмнө тэ ингээд separated болчихсон. Тэгэхээр би одоо өөр найзлуутай болоод өөр хүний хүүхэд гаргаад явах нь бол зөв лээ. Буруу зүйл ерөөсөө биш гэж тэгж ярьсан байна лээ. За Cardi B-гийн тухай бас нэгэн шинэ мэдээлэл юу вэ гэх юм бол та нар бас мэдсэн байх. Am I the Drama гэдэг хоёр дахь studio album саяхан цацгдсан байгаа юм аа. Манайхаа бид энэ тухай бас хальт нөгөө өнгөрсөн 7 хоногийнхаа weekly recap дээр ярьжсэнтэй яаж энийгээ ингэж promote энэ төр хийгээд тэ янз бүрийн инэттэй байдлаар ингээд альбомныхаа маркетингийг хийжсэн бэ гэдгийг ярьсан байгаа. За тэгээд албан ёсоор Am I the Drama альбом нь гараад ирчихсэн байгаа. Тэгээ бас нэлээд амжилттай явж байгаа гэсэн шүү. Тэгээд айгүй олон хүмүүстэй feature хийсэн байна лээ. Ингэж хамтарч дуулсан зөндөө олон дуунууд байсан. Нэрээ би Cardi B-гийн альбомныхын цомгийнхын тухай тусдаа бичлэг хийх гэж байгаа. Тэгэхээр нэг амар detail руу бол ороод байхгүй. Ягаад вэ гэхээр ягаад тэгж тусдаа бүр бичлэг хийх гэж байгаа вэ гэхээр тэр альбом дээр нь амар олон хүмүүс рүү shade хийсэн, diss хийсэн зөндөө олон дуунууд байгаа. Бараг тэр альбом тэр чигтээ ингээд хүмүүс рүү дисэж байгаа тийм дуунууд байгаа байхгүй юу. Тэгээд өөр хүмүүс рүү заяа. Тэгээд тийм учраас би тэрэн дээр нь бүр ингээд те тэр драмануудын тухай яриад яагаад дисэсэн тухай энэ гэж те нэг бүрчлээ ингээд бичлэг хийх гэж байгаа учраас одоохондоо ингээд энэ талаар амар тийм deep ороод авахгүйгээр шууд ингээд ингс хийгээд өнгөрөөчхий заяа. Ямар ч гэсэн ингээд энэ альбомаа гаргасан байна. Маш амжилттай альбом болсон байна. Cardi B-гийн тухай ярих гэж байгаа дараагийн мэдээлэл юу вэ гэхээр Cardi B Call Her Daddy podcast-н дээр саяхан орсон байгаа. За тэгэл зөндөө олон зүйлийн тухай ярьсан, өөрийнхөө салтын тухай ярьсан, тэгэл өөрийнхөө шинэ найз залуугийн тухай ярьсан, pregnancy-гийн тухай ярьсан гэл те. Зөндөө олон зүйлийн тухай ярьсан маа. За тэгээ энэ дээр айгүй нэг юм ярьсан зүйл нь хүмүүсийн анхаарлыг татсан юу вэ гэх юм бол нэлээд хэдэн сарын өмнө яг Stefan Diggs-тэй ингээл үерхэд эхэлчлээ энэ төр гэдгийг нь мэдсний тэ олон нийт мэдсний дараагаар удалгүй нэгэн rumor гарч ирсэн байгаа. Тэрний ямар rumor вэ гэхээр нөгөө Stefan Diggs чинь Cardi B-г хайчихжээ. Хаях болсон шалтгаан нь юу вэ гэх юм бол Cardi B-гийн BBL нь амар өмхийн үнэртэй stink хийдэг гинэ гэдэг тийм rumor гарч ирсэн маа. Тэрнээс нь болоод ингээд Stefan Diggs Cardi-гаас салсан гэд. BBL гэдэг Brazilian butt lift буюу бөксөө томруулах мис таслаж ажиллабар байгаа тий. Тэгээ Cardi B чинь бол угаасаа BBL те. Бараг BBL-гүй rapper байхгүй Америкт тогломжгүй. За тэгээд Cardi B-гийн oh my god гэдэг тэр манайхаа. За энэнийг ярьчаа дараа нь яриа заа. Тэгээд BBL-наас нэг өмхийн үнэртэй байдаг гинэ. Тэгж ярьсан байхгүй хүмүүс. Тэгээд ер нь гэхдээ BBL-ны тухай хүмүүс нэрээ манайхаа тийм юу мэдээлэл байгаа. Зөвхөн Cardi B дээр биш хүмүүс ер нь BBL-тэй хүмүүс бүр сайн ингээд амар hygienic байж айгүй амар тийм анхаарал тавьж тэгэл ингээл угааж мугаал тэхгүй бол бас ингээд stink хийх асуудал байдаг гэсэн ингээд үнэр янз бүрийн тийм BBL-ны үнэр гараад байдаг гэнэ ингээд сайн өөрөө бөксөө харчиж чаддаггүй ч юм уу I don't know сайн бөксөө угааж боломжгүй байдаг ч юм уу мэдгүй ямар ч сан тэндээс нь ингээд айгу муухай өнөртэй гэсэн зарим хүмүүс ярьж байгаа болохоор тэр бөксөө угааж чадахгүй байгаа дээрээ ч юм уу те ингээд арчиж чадахгүй байгаа дээрээ тэгж үнэр гараад байгаа зүйл бишээ зүгээр ингээд яг BBL дотроос нь үнэртэй байдаг байхгүй тэр дотор нь өөрөө ч өөхийг авчид ингээд хийцэн байгаа шахаад хийцэн тэр дотроос нь үнэртэй байдаг юм а тэгэхээр энэ BBL-тэй хүмүүс бол ингээд энийгээ засах боломж байхгүй энэ гээд яриад байдгийн. Тэгэд бас
ганц 2 жилийн өмнө Kylie Jenner-ийн тухай бас тэгж ярьжсэн. Kylie Jenner-ыг бас ингээд BBL-наас нь өнөртэй байдаг гэдэг ингээд хүмүүс ярьдаг байсан. За ямар ч гэсэн ийм амар rumor гарч ирсэн байдаг аахгүй юу? Тэгээд хүмүүс бүр итгэчихсэн байсан нэлээд хэсэг хугацаанд итгээд хүүе яна Stefan Diggs ингээд хайчихсан байж тээ Cardi B гэнтергээ ярьжсэн. Тэгсэн чинь энэ талаар Cardi B Call Her Daddy дээр ингэж address хийж ярьсан байгаа. Ийм амар солиотой rumor ингээд гарч ирсэн те. Юу яриад байгаа нэгт те ерөөсөн маань найзлаг намаа тэгж хаяагүй. Хоёрт би тэгж үнэртдэггүй. Тэ надаас миний BBL-наас ч юм уу эсвэл миний бизнес ерөөсө тийм ухаан өнөр байдаггүй. Яг бол би бүр амар тийм hygienic гэж ярьж байгаа хгүй. Би бүр ингээд өөрийнхөө үнэрэн дээр амар анхаардаг гэнэ өөрөө ямар үнэртэй байх вэ гэдэг дээр айгүй их анхаардаг учраас надаас бол тийм үнэртэй ямар ч боломж авахгүй ингээ хүмүүс айгүй тэнийг иймэрхүү rumor-нууд гаргаж ирээд од хүнлэхээр ингээл хүмүүсийн тэг ховж юмд явж явах албатай юм шиг ингээд айгүй худлаа rumor-нуудыг гаргаж ирж ингэж ярьдгаа гэд тийм юм ярьжсэн. За Cardi B-ийн тухай дахиад нэгэн мэдээлэл гэх юм бол манайхаа энэ бүр сүлээд заяа. Cardi B чинь яхаа үнэхээр native New Yorker тэг ингээд New York-д төрж өссөн байгаа тийм. Тэгээд тэрүүгээр гэсэндээ айгүй бархалтай ярьдаг яг л Jennifer Lopez шиг тийм. Ингээл oh my god I'm a New Yorker гэлтэй ярьдаг. Тэгсэн чинь Cardi B New York-ийн одоо метроны систем биш тийм. Одоо public transportation гэж зөвхөн метро биш заяа. Одоо subway энэ биш. Subway за тэгээд өөр хотоос хотын хооронд явдаг одоо трейнүүдийг болохоор Metro North гэж нэрлэдэг байхгүй юу? Өөр арай subway-наас метроноос арай өөр төрлийн гэсэн үг. Ингээд хотоос хотын хооронд явдаг болохоор тийм одоо borough-наас borough-ны хооронд явдаг ч юм уу. За тэгээд түүнээс гадна одоо автобус байна. Тэгэхээр одоо олон нийтийн тээврийг хариуцсан одоо энэ хүү байгууллагыг нь MTA гэдэг байхгүй. Тэгсэн чинь манайхан Cardi B MTA-ийн announcement дуу хоолойнд болсон байгаа юм. Одоо ингээл те метрон сууж ахт ч юм уу ингээл автобусан дэж ахт ч юм уу ингээл нэг дуу хоолой гарч ирэлтэй зарлагдал. За тийм метро ирэх гэж байна гээл те эсвэл please stay away from the platform edge энэ гэл нэг тэгж хэлдэг. Number 6 train uptown is coming to station. Please stay away from the platform edge энэ гэл зарладаг байхгүй нэг тийм. Тэгээ дуу хоолой байдаг та нар юу ярьж байгаа мэдж байгаа те. Тэгсэн чи Cardi B тэр дуу хоолойнд болж байгаа юм гинэ. Hey, New York, it's Cardi B. I'm here at the MTA recording some PSAs you'll be hearing in the subway stations. We're walking here. Steps are for stepping, not sitting. Move it, bucko. These trains don't move without you. So make sure you pay that fare and keep it real. Stop subway surfing. Ride safe, keep it cute, and keep it moving. Love you guys. Би тэгэд манай хайгуу сонирхолтой би бүр тэрийг нэг ажилтаа явах гэж байгаа сайхан 2 3 хоногийн өмнө штэ TikTok дээр харсан. Тэгээ би тэрийг харчаад за энэ бол зүгээр л нэг альбомтай холбоотой зүгээр маркетингийн юм байх та худлаа зүйл байх та гэж бодоод өнгөрөхгүй юу. Тэгсэн чи яасан гэж би яг тэр өдөр заяа ингээд гэрлүүгөө ирэх гээд ажилласаа гэрлүүгөө ирэх гээд ингээд метрон суужсэн чинь яг метроны хаалга хаагдаг байсан. Тэгэд яг стейшн дээр ингээд зогсчихсан байхгүй. Тэгсэн чинь яг стейшн дээр гигүнт ингээд одоо announcement ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо мөнгөө төлж ороорой битгий ингэж хулгаагаар ороорой гэдэг нэг тийм зардал байдаг байхгүй. Please pay your fares гэж заяа. Яг бол нэг хулгаагаар давж маавж ордог хүмүүс зөндөө байдаг. Тэнгүүд битгий ингэж хулгаагаар ороорой ингэж мөнгөө төлж ороорой гэж хэлж байгаа хүн нь Cardi B байл яг уу. Би бүр ингээд шууд Cardi B-ийн дуу хоолойгсаад oh my god. Тэгэхээр үний юм биш үү? Cardi B-ийн үнэхээр дуу хоолой нь ингээд MTA дээр ашиглагдах юм байна. Тэгэд хүмүүс бүр ёо ямар солиотой юм бэ? Болооч би өстой Cardi B-ийн ингээд дуу хоолойг сонсмоор гэн. Тэг би ингээд тэр юун дотор метрон дэс ингээд хүмүүсийн царайг нь харсаах гэсэн чи хүмүүс бүр ингээд дуу хоолойг нь сонсож what the fuck гэсэн царай байсан заяа. Тэг би ч яг тийм л бодолтойсэн what the fuck. It's not cool and it's not worth your life. Ride safe, keep it cute, and keep it moving. Зэмэрчсэн ийм мэдээлэл байна. За түүнээс гадна Cardi B одоо нэгэн клиптэд зориулаад одоо энэ шинэ альбомныхаа нэг клиптэд зориулаад зураг авалтаа Нью-Йоркд яг гудамжинд хийсэн байгаа. Тэгээд тэрэн дээр бөө юм болсон юм байна лээ манай хамбараас амар chaos болсон юм шиг үлээ. Яг нэг Cardi B одоо зураг авалтаа хийх гэж байна гэж зарлагдчихсан. Тэгээд гудамжинд байгаа хгүй яг гудамжинд тэгэл Cardi B чинь ингээл машин дээр гарсан ингээл twerk-ын дээр хийгээл. Тэгэл хүмүүс бүр тэрүүгээрээс амар бүүн бараг л юу юм бэ? Бослох шиг юм болсон байгаа хгүй. За яг ч бослох биш л дээ зүгээр ингээл тэг хүмүүс арай дэндүү хүмүүс тэгэл баахан цагднаар магднаар ирэл бөө юм болсон юм байна лээ.
Тэгэж бас нэлээд care байдалтай байсан юм л одоо тэр нэг зураг авалтаа хийхин тулд. За тэгээд тэрэн дээр ч вэ заяа манайхаа. Тэр одоо зураг авалтын үеэр байгаа twerking дээр хийж байгаа бичлэгч байна. За түүнээс гадна одоо энэ хүү альбомаа юу ачаад drop хийчгээд нэг performance хийсэн байгаа. Тэрэн дээр ч байна. За саяхан бас meet and greet хийсэн байна лээ. Манай фэнүүтэйгээ уулзаад ингээд зураг мөрөг авахлаад тэр мөрөн дээр байгаа хгүй юу. Тэрийг харсан чинь та нар одоо Cardi-гийн биеийг хараарай. За Cardi B өөрөө ингээд жирэмсэн байгаа болохоор угаасаа тэг гизмэц ингээд хөөрхөн цөдийчсэн байгаа юм. Гэхдээ та нар ингээд ер нь Cardi B-гийн биенийхэн пропорцийг харахаар тэр нэг юу BBL-ын бокс нь бүр арай дэндүү том болцсон гэх юм уу. Өөрт нь ерөөсө зөгцөхгүй дэндүү том. Тэг бүр ингээ хүмүүс Cardi B Q-тэй адилхан байна гэдэг аахгүй. Одоо шоргоолж моргоолч юм уу те ингээд гиг үнтх ингээл амар бүтэн бокс нь ингээл гарч ирэл те. Тэр нь бүр ингээ амар өөрт нь зөгсөхгүй харагдаад тэр нь явхад нь амар тэртэй байгаа юм шиг харагдаад дээрээс нь ингээд жирэмсэн болчихсон те. Бүр ингээд яг нэг хоёр зүдээсэн юм ингээд арталтаач сүдгэр урдалтаач сүдгэр ингээд айгүй эйгүй харагдаж чинь тэгээд сууж мухаар би энэ айгүй сонио харагдаад хүмүүс тэрний тухай амар комент бичиж байгаа. Яана энэ одоо амар мөнгөтэй үжиж тэ ягаад айтайхан BBL хэлчихэж болтгүй мэ тэ яг өөртөө таарсан BBL хэлчихсэн хүмүүс зөндөө байдаг ч айгүй гоё харагддаг тэ тэгж ягаад үгүй шал сонин ингээд BBL хийчихсэн одоо энийг багсаа гал баахан хүмүүс ингээд комент бичиж явж илээ. За Cardi B-гийн хувьд бол манайхаа ийм ховж өгöd байлаа. Тэгэхээр Cardi B бол ер нь өнгөрсөн 7 хоногт те нэлээд олон анхааралд байсан гэсэн үг ээ. За манайхаа хэрвээ та нар маань Америкчуудын санхүүгийн зохицуулалтын талаар хийсэн шавуу чат бичлэгийг маань үзсэн бол мэдэж байгаа байх. Би тэр бичлэг дээр ингэж уриалж ирсэн да санхүү дээр бүгдээрээ ухаантай хандцгаая, мөнгө сайхан хуримтлуулъя, ухаалгаар мөнгөө хамгийн гол нь хуримтлуулъя. Тэгээ бүгдээрээ бөөнөрөө баяжцгаая гэж хэлж исэн. За тэгээ одоо ануун та бүхэндээ хэрхэн мөнгөө ухаалгаар хуримтлуулах вэ гэдгийг зааж өгөх гэж байна. Богд банкнаас харилцагч бүрдээ ухаалаг хөрөнгө оруулалт хийх боломжийг олгосон хуримтлалын ээлжит урамшуулалт аянаа эхлүүлсэн байна. Өндөр хүүтэй 30 хоног гэсэн энэ хүү ураатай хадгаламжийн аян нь 2025 оны 9 сарын 15-наас 10 сарын 15-ны хүртэл буюу 1 сарын хугацаанд үргэлжилж байгаа юм байна. За тэгэхээр яг яадаг урамшуулал гэхээр 9 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд шинээр урт хугацаатай хадгаламж нээсэн харилцагчдаа өөрийн хуримтлалаа хамгийн өндөр өгөөжтэйгээр буюу жилийн 18%-аар өсгөх боломжтой. За тэгэхээр харилцагчдаа өндөр хүүгийн өгөөжийг хүртэхийн тулд дараах алхмуудыг хийх шаардлагатай. Нэгт 12 сарын хугацаатай хадгаламжийг банкны салбар дээр очиж эсвэл бол Bogd Mobile application-ыг ашиглан нээн. Хоёрт тус хуримтлалтаа сар бүр 100,000 төгрөг ба түүнээс дээш дүнгээр орлого хийх ёстой. Гуравт таны хуримтлалын хэмжээ 10 сая төгрөгт хүрсэн өдрөөс эхлэн урамшууллын хүүгийн өгөөж таны дансанд бодогдож эхлэх болно шүү. Нэрээ тэгээд энэхүү хуримтлалын аянд бүх насны харилцагч нар оролцох боломжтой юм байна лээ шүү. За тэгээд энэхүү аянтай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах гэж байгаа бол та бүхэн маань Bogd банкны салбаруудаас очиж авах боломжтой. Эсвэл бол энд гарч байгаа энэ утасны дугаараар нь бас холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү. Тэгээ манайхан дахиад хэлэхэд энэхүү аянд ганцхан сар үргэлжилж байгаа шүү. Тэгэхээр 10 сарын 15 болохоос өмнө амжаад аянда оролцоорой. Ирээдүйн төлөө өнөөдрөөс өндөр хүүг өнөөдрөөс хүртэцгээе. Bogd банк итгэл түгээн. Мөрөөдөл тань хоосон төсөөлөл бус бодит амьдрал болж гэр бүл ирээдүйдээ үлдэх хамгийн үнцэнтэй хөрөнгө оруулалт болно. Өндөр хүүтэй 30 хоног Bogd банкны хадгаламжийн урамшуулалт аянаар та зөвхөн 1 сарын хугацаанд шинээр нээсэн хугацаатай хадгаламжийн 18% хамгийн өндөр өгөөжийг хүртэх боломжтой. Bogd банк итгэл түгээн. Дараагийн ярих гэж байгаа хожим маань болохоор Emmy Awards-ын тухай байгаа. За тэгээд би Emmy Awards-ын тухай бүр тусдаа бичлэг хий гэж бодохгүй юу? Яг нэг VMA энэ дээр хийсэнтэй адилхан те би 2024 оны Emmy Awards-ын тухай тусдаа бичлэг хийжсэн. Гэхдээ энэ удаагийн Emmy дээр ер нь нэг тийм амар бүр ингээ бүтэн тусдаа бичлэг хийгээд байхаар хэмжээний тийм янз бүрийн шин содон одоо амар сүртэй болсон юм юм ч юм уу те энэ дэр байхгүй. Түүнээс гадна ер нь жоохон мэдгүй. Emmy чинь би ингээ бодоодсэн чинь бусад аваар шоунатай харьцуулахад жоохон удиртай юм байлээ те. Ямар тийм сүртэй одоо performance энэ дэр байхгүй. За тэгэл нэг киноны юу биш. Киноны одоо шилдэгийг шалгаруулж байгаа биш. Цувралуудын шилдэгийг шалгаруулж байгаа болохоор зарим цувралууд нь бол одоо ингээд ялангуяа манай монголчуудад хүрч амжаагүй ч юм уу те. Монголчуудад битгийл зарим Америкийн хүмүүст өөрсөнд нь хүрч амжаагүй те. Нэг тийм хийм цуврал байсан юм уу гэж баг хүмүүс ингээд бодож байгаа те. Тиймэрхүү одоо цувралуудыг ингээд шалгаруулдаг болохоор ингээд нэг амар сүртэй
яриад ахын байгаагүй тэгэж бодоод би за тэгэж амар суртай нэг бүтэн бичлэг хийгээл за тэгэж ийм одоо номинашн дээр ийм хүн ялжээ ч гэх юм уу те ийм цуврал ялжээ гэж яриад ахаар зүгээр ингээд weekly recap-тай оруулчихъя гэж бодсон шүү. Окей. Тэгээд надаас бас Эмигийн тухай яриач гэж аяух одоо хүсэлтүүд ирж исэн. За 2025 оны Emmy Awards 9 сарын 14-ний өдөр Peacock Theatre болж өнгөрсөн байна. Энэхүү theatre нь болохоор Лос Анжелест байрлалтай. За тэгээд Emmy Awards чинь түрүүн хэлсэнчлэн хамгийн шилдэг одоо телевизээр гарч байгаа цувралуудын хамгийн шилдэгүүдийг одоо шалгаруулдаг гэсэн үг. За тэгээд та нартай одоо хамгийн том шагналуудыг авсан цувралуудыг нь хэлчихье. Best Drama буюу шилдэг хамгийн шилдэг одоо драма төрлийн цуврал болохоор The Pit гэд шоу авсан байна. Энэ болохоор айгүй шин цуврал гэдгийгсэн манайха ганцхан сизон гарчихсан байгаа юм л энэ ер нь эмнэлгийн тухай одоо эмчнэрийн тухай тэгээд тийм цуврал юм байна лээ. За тэгээд шилдэг комедиг болохоор шилдэг инедмийн цувралыг болохоор The Studio гэд цуврал авсан байна лээ. Бас шин цуврал гинэ манайха The Studio гэдэг нь. За тэгээд шилдэг Limited Series гэдгийг болохоор Adolescence гэд энэхүү цуврал хүрсэн байна лээ. За тэгээд энэ дээр манайха Adolescence гэдэг кино нэрээ цуврал айгүй гоё кино цуврал гэдэг хүмүүс айгүй яриад байгаа айгүй мундаг болсон гэд энэ дээр хэлэхэд 15 настай жүжигчин хүүхэд нь Owen Cooper гэдэг энэ жүжигчин хүүхэд байгаа байхгүй юу. Хамгийн анхны одоо Эмигийн түүхэнтэй хамгийн анхны маш залуухан одоо ялагч болж чадсан юм байна лээ. Энэ Owen Cooper Limited Series-ний шилдэг туслах дүр гэдэг энэхүү шагналыг хүртсэн юм байна лээ. За тэгээд White Lotus гэд бидний сайн мэдих шоу дээр цуврал одоо зөндөө iconic хүмүүс тоглодог. Тэгээд сүүлийн series дээр нь сүүлийн одоо цуврал дээр нь болохоор бидний хайрт Lisa маань тоглосон маа. За тэгээд White Lotus ч одоо нийтдээ 3 цувралтай болсон маа. Тэгээд хамгийн сүүлийнх дээр нь Lisa тоглосон. Тэгээд энэ 3 season анх удаага заяа Эмигээс ямар чагнал хүртэж аваагүй юм лээ. Тэгээд хүмүүсийн яриад байгаагаар бол ингээд сүүлийн цуврал нь бол нэлээд муу болсон гэж хүмүүс яриад байгаа. Тэгээд би яхаа бусадтайгаа за ялангуяа нэг эхнийхээ цувралтайгаа бол эхнийхээ сизонтэй бол яг харьцуулалтгүй гэж бодож байгаа. Season 1 бол үнэхээр гайхалтай байсан. Тэгээд муу болсон гэж бол хэлэхгүй season 3-ыг. Гэхдээ өмнөх хоёрынхоо hype-нд хүрч чадаагүй. Өмнөх хоёрынхоо одоо тий яг тэр гоё амар зүүн тэр vibe-нд одоо хүрч чадаагүй гэж би бодож байгаа. Яг үзэж байгаа хуваар бол season 4-ийн location нь зарлагдчихсан юм байна лээ шүү дээ. Манайхаа та нар мэдсэн нөө Францд зураг алтан хийн гэсэн үг. Тэгээд одоо Францд болж байгаа үйл явдлын тий resort-н дээр болж байгаа үйл явдлыг харуулна гэсэн үг ээ. За ямар ч хэлсэн тэгээд White Lotus анх удаага ингээд Emmy хүртээгүй юм байна. За White Lotus-ын тухай ярьсных манайхаа Lisa-гийн тухай яриа тий. Та нар Lisa-гийн Emmy Awards дээр өмсөн тэр гайхалтай даашинцыг нь хаарсан уу? Oh my god. Амар гоё ярагдчихсэн тийм яхаа өнгийн даашин цөмсөн байхгүй юу. Тэгээ тэр нь бол үнэхээр Emmy Awards-ийн яг гол яригдсан topic болж чадсан байгаа хүмүүс бол oh my god Lisa-гийн тэ даашинцыг харсан уу гэл ингээл айгүйх ярьжсэн. Над руу ч гэсэндээ айгүй хүмүүс тэр зургнуудыг нь явуулаад Lisa-гийн даашинцны тухай яриараа тэгжсэн. Тэгээ үнэхээр гоё ярагдчихсэн. Тэгээ Lisa-гийн өмсөн хувцас нь болохоор юу юм бэ нэлээ? Lever Couture гэдэг энэ хүү Германы брендийн дизайн юм байна лээ. Тэгээд би анх энэ зургийг харчаад юу гэж бодоцсахгүй AI generated байх та гэж бодоцсахгүй AI-аар л хийгдсэн зураг байх та гэдэг ингээд бодоцсон юм. Яагаад вэ гэхээр үнэхээр үлгэрийн юм шиг харагдчихсэн. Тэр материал нь жинхэнэ материал биш юм шиг харагдсан байхгүй юу. Тэг хүмүүс cotton candy-тэй амар харьцуулж ярьж байгаа. Cotton candy-г одоо нэг хөвөн чихэр байдаг шүү дээ. Хөвөн чихэртэй ингээд адилхан харагдаад байгаа байхгүй юу. Үнэхээр oh my god it was like out of this world. Амар гоё харагдчихсэн. Тэгээд тэр даашинцтай зохицуулаад өмссөн байгаа jewelry, хүзүүнийхэн зөвлөлт нь, үүс заасалт, гутал нь гээд бүх юм нь бол үнэхээр төгс харагдчихсан. Тэгээ Lisa чи яаж байгаа өөр амар гоё урт төлтөө шүү дээ, тэ. Тэнгүүд нөгөө нэг даашинз нь slitтэй байгаа байхгүй хажуугаараа. Тэгээ хөл нь гардаг, тэ. Тэгвэл үнэхээр гоё харагдчихсан. За тэгээд Lisa-гийн одоо энэ хүү даашинз нь бол яалтчгүй, тэ. Emmy-гийн хамгийн одоо их яригдсан, гол яригдсан топик нь болж чаджээ. За Lisa-гийн тухай ярьснах манайхаа Blackpink-ийн тухай нэгэн мэдээллийг та нартай энэ дэлмаар нь хүргэтгэе. Asahi Super Dry Blackpink хоёрын хамтарсан энэхүү кампайн явагдаж байгаа юм байна. Тэгэд энэхүү кампайн бүр Монголд ороод ирчихсэн байгаа юм байна. За Asahi Super Dry-г бол мэдгүй хүн гэж баг байхгүй бах те. Насанд хүрсэн хүмүүс мэдгүй хүн гэж баг байхгүй бах. Asahi Super Dry чинь яалтчгүй те Японы номер 1 шар айрны брэнд байгаа.
За тэгээд яг dry тэр хуурай амт гэдгээр үнэхээр алтартай болсон шүү дээ. Үнэхээр яг өөртөө нь iconic шинж тэмдгэн гэсэн үг. За тэгээд түүнээс гадна зарим нэг пивнүүдийг уухаар амар тийм амд нэг тийм ихүү амт хамтагдаад байдаг те after taste. Тийм болохоор ингээ өөрөөр хоол моолыг ингээд хамтд нийдэнгүүт хоолынх нь амтыг өөрчилж байдаг. Asahi Super Dry-ны хувьд болохоор тийм биш. After taste баг байдаг учраас бүх хоолтой айгүй гоё зохицдог байгаа юм. За энэхүү Asahi Super Dry Blackpink-ийн хамтарсан кампейнд ажлын хүрээнд Asahi Super Dry-ийн limited edition бүтээгдэхүүнүүд Монголд худалдаалагдаж байгаа юм байна. Түүнээс гадна Asahi Super Dry Blackpink хоёрын хамтарсан одоо merch-нүүд ч гэсэндээ худалдаалагдаж байгаа юм байна. За тэгээ манайха Asahi Super Dry limited edition бүтээгдэхүүнүүд дээрээ суглаад болон урамшуулт хөтөлбөрүүдийг хүргэж байгаа юм байна. За тэгээ энэхүү одоо урамшуулт хөтөлбөрүүдийг болохоор E-Mart, Carrefour номин гэдэг иймэрхүү сүлжээдлгүүрүүдээс авах боломжтой юм байна. За тэгээд промодо урамшууллууд нь болохоор Biamp ням гаргуудад л одоо явагдах юм байна л шүү. За түүнээс гадна манайхаа CU аппликейшнийг ашиглаад Asahi Super Dry брендийн бүтээгдэхүүнээс худалдан авалт хийгээд азтан болох боломжтой юм байна. Тэгээд нэг бүтээгдэхүүн нэг суглаа болж одоо очих юм байна л шүү. За ийм гой сонирхолтой кампайн явагдаж байгаа юм байна. Тэгээд Asahi Super Dry дуртай хүмүүс байгаа бол за бас түүнээс гадна Blackpink-ийн 21 нас хүрсэн фэнүүд энэхүү одоо кампейнд ажлыг сонирхоод одоо энэхүү limited edition-уудыг авч хэрэглээрэй. Түүнээс гадна энэ гаргасан гой гой merch-нуудыг нь худалдаж аваарай. Asahi Super Dry. Лисагаас гадна манайхаа бас нэг өөр хоёр жүжигчний одоо outfit айгүйх яриа болсон байгаа айгүй гоё харагдаж ингээд тэр нь хин бэ гэхээр Sydney Sweeney байна. Sydney Sweeney айгүй гоё ув улаан даашин зомссон байлаа. Тэгээд үнэхээр гоё харагдаж байна. Тэгээд Sydney Sweeney чинь нөгөө угаасаа айгүй гоё хөхтэй гэдгээрээ ингээд амар алдартай шүү дээ. Тэгээд хөхн айгүй гоё харагдаж байсан. I'm no better than a man гэдэг үлээ тэгж хүмүүс яриад байдаг шүү дээ. Би ингээд эмгтэй хүмүүс тэгж хэлдэг те амар гоё хөхөн бахаар би бүр эрэгтэй хүнээс одоо дээрдэд байхгүй маа. Тэгээ эрэгтэй хүмүүс чинь нөгөө нэг эмгтэй гоё эмгтэйг харахаараа вау гэж харж марал шүсээ гожулдаг шүү дээ. Тэрнтэй адилхан зарим эмгтэй хүмүүс ч гэсэндээ би бинлэггүй яг тийм sexual маяг харахгүй ч гэсэндээ эмгтэй хүмүүс хардаг шүү дээ. Ямар гоё юм бэ гэдээ ингээд өөр эмгтэй хүмүүсийг хачаад ямар гоё юм бэ вау гэж дурлмаар те. Тийм үнэхээр л гоё харагдчихсан. Тэгэхээр заяа. Тэгээ та нар надтай угаасаа санал нийлэн байх гэж бодож байна. За тэгээ угаасаа тэр урталт байгаад байгаа юм чинь харахаас өөр яах юм бэ гэдэг шиг те. Яг л хөхн ингээд харагдаад байгаа юм чинь. За түүнээс гадна манайхан Jenna Ortega алдартай нэг Wednesday гэдэг цувралын гол дүр наашууд те. Jenna Ortega бас айгүй гоё харагдчихсан. Хувцсныхаа сонголт нь үнэхээр зөвөн байсан яагаад вэ гэх юм бол нэг дээдлийнх нь одоо топ нь ч юм уу те. Бараг нэг торон, бараг л нэг хувцас биш юм шиг те нэг торон зүйл байгаа хгүй. Тэгснээр ингээд юунууд тэм чулуунууд үнэт чулуунуудаар ингээд холбцсон юм шиг. Айгу гоё зөв харагдчихсан. За манайхаа Эми-ийн тухай ярьж байгаа дээр нэг зүйлийн тухай ярихгүй байхын аргагүй. Энэ бол бүр айгу хүмүүсийн анхаарлыг татаж авсан байгаа. Энэ нь болохоор Hannah Einbinder. I don't know how to pronounce it. Сүүлийнх нь авгийг нь ерөөсөө яаж pronounce хийх мэдэхгүй юм байна. Амар тийм герман хэл шиг харагдаад байгаа юм. Hannah Einbinder гэдэг энэхүү жүжигчин эмэгтэй Hacks гэд цуврал дээр тоглодог. Hacks гэд киноч нэрээ ойрын үед ч гэх юм би нэг гарсан цагаас хойш та нэг сүүлийн 3-4 жил бол амар их шагналуудыг ингэж авч байгаа. Ялангуяа гол дүрийнхэн жүжигчин эмэгтэй болох Jean Smart гэд эмэгтэй байгаа. Тэр эмэгтэй бол үнэхээр манайхаа энэ дээр бас айгүйх яриа яваад байгаа байхгүй юу вэ гэхээр энэ цуврал гарсан цагаас хойш за энэ одоо инэдми жанрын тийм цуврал гинэ. Тэгээ энэ цуврал гарснаас хойш сүүлийн 4 жил дарааллаад Jean Smart гэдэг энэхүү гол дүрийнхэн жүжигчин нь Эми-гээс одоо инэдмийн цувралын шилдэг гол дүр гэсэн энэхүү шагналыг авсан гэж аахгүй. 4 жил дарааллаа. Сүлдээ хүмүүс бүр ингэ залхаж байгаа байхгүй. Үгүй залхаж штэ хүмүүс те. Арай өөр хүнийг сонголтоо те. Арай өөр хүнийг ялгч болгоолтой. Арай өөр хүмүүсийг номинейт хийлгэлтэй. Яг л нэг л жүжигчин нэг л цувралаараа нэг л дүрээрээ ингээл адилхан шагналыг 4 удаа авах юм аа. Ямар сонирхолтой юм бэ гэд те. Хүмүүс тэрэн дээр айгуух юм яриад байгаа. За тэгээд гэтээ миний гол ярих гэсэн юм юу байсан бэ гэхээр тэр Jean Smart гэдэг жүжигчнийхэн тухай биш Hacks кинон дээр Jean Smart-тай хамт тоглодог туслах дүрийнх нь эмэгтэй байгаа. Hannah Einbinder I don't know. Тэгээ энэ Jewish эмэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр юу ах Jewish name л байх гэж би бодож байна.
last name-тэй овг нь бол. За энэ нэмэгтэй Hannah юу шилдэг туслах дүр тэг энермийн цувралын шилдэг туслах дүрээ гэдэг энэхүү шагналыг хүрсэн ба. За шагналаа хүртээ тайзан дээр гарч ирээд ингээд acceptance speech гэдэгтээ яриа өгдөг. За тэр ярианых нь нэгэн хэсэг нь viral болсон ба. Тэгээд бас нэлийн хүмүүсийн дургуг хүргэсэн. Зарим хүмүүс нь бол айгүй дэмжиж байгаа. Тэгээд нэг иймэрхүү байдалтай явагдаад байгаа байхгүй байдалтай байна. Ямар хэсэг нь вэ гэхээр яг одоо юуныхаа эцэст нь ярианыхаа эцэст нь ингэж хэлдэг Go Birds, fuck ICE, Free Palestine гэж хэлдэг. За Go Birds гэдэг нь бол яг зөвхөн нэг хөл бөмбөгийн баг магийг л одоо дэмжиж байгаа Go Birds гэдэг янз бүрийн тийм одоо Philadelphia Eagles ч юм уу янз бүрийн тиймэрхүү мужуудын хотуудын хөл бөмбөгийн баг ч юм уу сагсан бөмбөгийн баг янз бүрийн нэг тиймэрхүү юунуудтай байдаг штэ шууны нэрнүүдтэй байдаг те тэр багуудыг хэлж авахгүй та нар шуул гэж байгаа юм. Тэгээ Go Birds гэж хэлэнгүүтээ F ICE гэж хэлдэг. ICE ч нь болохоор нөгөө нэг цагаачлал одоо border control гэсэн үг те одоо хил хязгаарыг одоо ингэж хариуцдаг цагаачлалыг хариуцдаг одоо энэ хүү Америкийн байгууллага байгаа штэ. Одоо улсын байгууллага гэсэн үг те энэ ICE ч нь болохоор юу гэдэг вэ гэхээр одоо жишээ нь одоо хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийг одоо хөөж гаргах ч юм уу те тиймэрхүү зүйлийг хийдэг гэсэн үг. Тэнгүүд энэ нэмэгтэй fuck ICE гэж хэлж байгаа байхгүй те ICE-г бол ингээд шууд хараал хийдэг гэдэг тэгж хэлсэн. Ягаад гэвэл ойрын үед нөгөө Trump ерөнхийлөгч болсноос хойш бол айгүйх нөө хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийг хоморглон баривчилж гаргаж байгаа. За тэгээд ICE-г fuck ICE гэж хэлсэн байгаа. Түүнээс гадна Free Palestine гэж хэлсэн. Тэгээ угаасаа та нар Палестин болон Израиль улс хоёрын хооронд те юу болоод явж байгааг те мэдчихэл байгаа бах те дайн болоо явж байгаа. Тэгэл ерөнхийдөө энэ нэг шинээр гарсан зүйл болж. За яг энэ нэг 2023 оны 10 сард те нөгөө нэг Хамас гэдэг нөгөө нэг террорист групп байгаа шүү дээ те Палестин улсын тэр чинь юу лөө Израиль руу дайраад тэгээд зөндөө олон хүмүүсийг нь хумргалж алаад түүнээс гадна одоо хүмүүсийг нь киднап хийгээд одоо хостаж болгож авч маваад те ингээд тарчлаагаад туурч энэ төр хийсэн зөндөө юм болоод тэрнээс нь болоод яг одоогийн явагдаж байгаа дайн нь бол ингээд амар ихсэн те тэрнээс өмнө те айгүй олон жилийн түүхэндээ те амар олон жилийн хугацаанд л энэ хоёр улс чинь ингээд газар нутгаасаа ингээд болоод те ингээд тэмцэлтэд байгаа. Тэгээд энэ эмэгтэй те ингээд Free Palestine гэж хэлж байгаа байхгүй одоо Палестиныг чөлөөлөө те Израильчууд ингээд газар нутгаас нь яв гэдэг одоо хүмүүс те Free Palestine гэлдэнгүүд хүмүүс намайг юу яриад байгааг мэдж байгаа бах те энэ 2023 онд одоо энэ хүү алга терроризм болсноос хойш ингээд айгүй хүмүүс яригдал те зарим хүмүүс нь бол ингээд Палестиныг дэмжиж Палестиныг одоо те Израилийн контролоос нь гаргах энэ төр гэл баах юм ярьж байгаа. За тэгэл нөгөө хэсэг нь болохоор юу яриад байгаа өөрснөө Палестины одоо тэр нэг террорист групптэй Хамас чинь орж иж хүмүүсийг нь алаад израильчуудыг алж одоо хоморголоож алаад одоо хостж энэ төр болгочхоод одоо тэгээ юу яриад байгаа гэсэн нэг тийм яриад ингээ ер нь талталсан амар хэцүү байдалтай байгаад байгаа тийм. За тэгэнгүүт энэ юмхтэй ингээ Free Palestine-ийг хэлж байгаа болохоор хүмүүсийн дургуй хүргэсэн. Яагаад вэ гэхлээр энэ юмхтэй өөрөө Jewish юмхтэй аахгүй өөрөө Израиль юмхтэй еврей хүн байж иж ингээд өөрийнхөө улс орныг дэмжихгүй өөрсдийнхөө хүмүүсийг дэмжихгүй нөгөө талыг нь дэмжлээ тэгэж бүр ингэж тайзан сар гарч ирж Free Palestine гэж хэллээ гэд хүмүүсийн дургуйг айгүй хүргэсэн байгаа. Одоо израильчууд айгүй дургуйцлаа хүргэсэн байгаа гэх юм уу. За тэгээд энэ нэмэгтэй бас та нар ингээ харах юм бол нэг ингэр дээр нэг пен зүүчихсэн байгаа хгүй ингэрийн зүйлтэй дэвлүүдээ пен. Тэгсэн чи тэрийг нь харангууд нэг юм улаан гарны зураг байгаа заяа. Ингээ улаан гар. За тэнгүүдээ дээр нэг жижигхэн зүрхтэй заяа. Тэрийг болохоор энэ нэмэгтээс гадна зөндөө олон өөр Холливуудын хүмүүс зүүсэн харагдаж ил улаан хэвсний ёслол дээр. Тэгээ энэ бас ингээ хүмүүсийн дургу хүргэж байгаа. Палестиныг дэмжиж болно тий одоогийн байдал дээр ингээл хүмүүс хуваагдчихсан маш зарим нь Израилийг гээл зарим нь Палестиныг гээл тий гэхдээ Палестиныг дэмжиж болно гэхдээ чи наадхаа зүүж болохгүй наад ч мөр амар insensitive байна гэж ярьж байгаа хгүй тэр зүйлт нь юу байсан бэ гэхээр манайха 2000 онд болж исэн аимшигт хэргийн одоо символ байгаа хгүй 2000 онд дэжтэй тий манайха юу яасан бэ нэгэн одоо lynching болсон юм байна заяа lynching гэдэг нь юу юм бэ л да олон нийтийн өмнө ингээ хүмүүсийг алдаг штэ ингээ нэг группууд, мобууд, гангстерүүд ч юм уу тийм иймэрхүү террорист бүлэгнүүд олон хүмүүсийн одоо нүдэн дээр нь хүмүүсийг алж малдаг. Тэ эсвэл боомлж алдаг ч юм уу, хутгалж алдаг ч юм уу яадаг чи амараар алдаг те. Бүр амар зүйл. Тэгэд 2000 онд Палестины нэгэн одоо террорист бүлэг цэргүүдийг авчраад тэгээд ингээд алдсан байгаа хгүй хүмүүсийн нүдэн дээр ингээд зодож алсан гэсэн
бүр ингээд үхтэл нь зодсон байгаа байхгүй. Тэгэд энэ та нарт одоо зургийг нь оруулж болж байгаа мó болохгүй хамаа би хальт оруулчих заяа. Ингээд нэг цустай одоо яг тэр нэг террорист бүлгийнх нь хүн тэгээ Палестин одоо тэр террорист бүлгийнх нь хүн нь яг 2 тэр солжрыг ингээд зодож алчаад ингээд амар цусмастай гараараа ингээд гарч ирээд ингээд цонхоор ингээд гарч ирээд хүмүүст харуулсан байхгүй ингээд зодоод алчлаа шүү гэдгийг ингээд харуулж байгаа юм шиг тий. Тэгээд тэрний символ байгаа байхгүй. Тэнгүүд одоо бараг тэ өөрөө Израиль хүн байж иж энд бол харамсах ёстой шүү дээ. Өөрөөсөө нь хувьд бол тэ өөрийнх нь орны тэ Израилийн одоо ингээд тэ 2 цэргийг ингээд алчсан ийм аимшигт хэрэг болсон байхад тэрийг харуулж байгаа юм шиг тэ тэрийг ингээд бүр ингээд баг дэмжиж байгаа юм шиг ингээд ийм улаан гартай одоо пенийг зүүчгсэн байхтай хавтаа гэд тэ тэрэн дээр нь бас айгүй хүмүүс ингэж шүмжилж байгаа юм байна лээ. За түүнээс гадна манайхаа одоо энэ эмэгтэйгийн дараад нь одоо улаан хавсны ясал дээр байхдаа яагаад тэгж хэлсэн бэ те одоо Free Palestine гэж хэлсэн бэ энэ төр гэдгийнхаа тухай ингээд ярьслаа өгсөн байхгүй. Тэгээ тэр нь болохоор би хэдийгээр өөрөө Израиль хүн те Jewish хүнч гэлээдээ би бол ингээд энэ болж байгаа дайныг ерөөсө дэмжихгүй байгаа би Палестины талд байгаа гэсэн зүйлийг ярьсан. Тэгээ тэр өгжсэн ярьцлагыг нь Палестины нэвтрүүлгээр зурагтаар одоо мэдээгээр гаргасан байгаа байхгүй. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь энэ юмхт бол тийм амар inappropriate хувцс өмсөг байгаа байхгүй. Одоо тэ бидний одоо нүдээр бол нэг зүгээр юм даашин зөмсчихсэн байсан. Гэтэ яг энэ дээдлэх нь одоо цээж онгорхоо чих юм уу те нэг ийм одоо мөрн ил гарчихсан ийм даашин зөмсөн маа. Тэгсэн чинь тэр Палестины телевиз энэ ярьцлагыг нь харуулахдаа энэ нэмэгтэйгийн хайнагийн баг ингээд хүзүүнээс нь доошоо тэр чигт нь ингээд blur хийчихсэн байгаа байхгүй. Амар тийм inappropriate юм одоо арай л баг ингээд хөвтөлнгээ гаргасан тийм нүцгэн шалтан байгаа юм шиг баг ингээд тэр чигт нь ингээд blur хийчихсэн. Тэнгүү тэрийг ингээд хүмүүс одоо American social media гаргаж ирээд энэ эмэгтэйтэй ингээд Палестиныг өмөрөө явж идэг. Гэтэл одоо та нар хардаа өөрөө одоо Палестинд бол ингээд эмэгтэй хүмүүсийг энэ тэр амар ингээд дорд үздэг эмэгтэй хүмүүс ямар ч ирэх байдаггүй. Тэнгүүд хэрөө энэ эмэгтэй өөрөө нэг л сүртэй Палестиныг өмөрөөд байгаа. Гэтэл Палестинчууд ч өөрийг чинь те эмэгтэй хүн болохоор ингэж бүр дорд үзэж штэ те бүр ингээд хөвгтөлнгээ гаргацсан юм шиг баг ингээд тэр чигт ингээд доошоо зүгээр ингээд мөрөө гаргалаа цээж гаргалаа гэд ингээд blur хийчихсэн байгаа хтай хавтай те. Тэгээ ингэж эмэгтэй хүмүүсийн эрхийг ингээд одоо дорд үздэг те эмэгтэй хүмүүстэй ерөөсөө эрх өгдөггүй ийм одоо улсыг дэмжээд өөрийнхөө улсыг доош нь хийгээд Израилийг доош нь хийгээ явж идэг гэдэг те. Ийм зүйлийг хүмүүс айгүйх ярьж одоо энэ эмэгтэйг шүүмжилж байгаа. За тэгээд нөгөө тал нь гэх юм уу те Палестиныг дэмждэг хүмүүс л угаасаа ойлгомжтой. За ядаж ашгүй нэг хүн те ядаж ашгүй нэг Холливуудын хүн ингэж зөрөгтэйгээр ингэж те Палестиныг дэмжиж байгаа хэллээ зөв байна, сайн байна гэж ярьж байгаа бас зөндөө хүмүүс байгаа. За ер нь нэг иймэрхүү байдалтай байна. Тэг хүмүүс зарим хэсэг нь болохоор те энэ хоёрын алиг нь дэмждэггүй хүмүүс ч юм уу те эсвэл neutral байдаг хүмүүс л юу гэж ярьж байгаа вэ гэхээр яагаад ингэж Холливуудын одуудтай ингэж иймэрхүү entertainment show-нуудыг political болгоод идэх юм бэ? Улс төрийн одоо тий үзэл бодлыг илэрхийлэх талбар болгоод идэх юм бэ? Тэгээ уул нь бол нэг иймэрхүү аваар чоонуудын хостнууд айгүй хилдэгчтэй зохион байгуулагч нь цаасаа уул нь хилдэг. Гарч ирээд acceptance speech өгөхдөө битгий political болгоорой тий битгий ингээ улс төрийн тухай яриараа гэж сануулад л байдаг уул нь тэгж яхад ингээд ярьчихсан байгаа байхгүй political зүйл ярьсан байгаа юм. За түүнээс гадна манайхаа нэг энэхүү host нь Emmy-гийн host болохоор Nate Bargatze гэдэг одоо энэхүү stand-up comedian юм заяа. За энэ host нь анх ингээд Emmy-гийн нээгтэл хийсэн байгаа хгүй. Boys and Girls Club of America гэдэг одоо иймэрхүү одоо тэ non-profit байгууллага одоо сайн дурын байгууллага тэ энэхүү байгууллагт $100,000 одоо ингэж юу яана өгнөө хандуулнаа гэд хэлчихсэн байгаа хгүй. Гэхдээ одоо одуудаас гарч ирээд шагналаа хүлээж авахдаа нэг цаг өгчихсэн байдаг шүү дээ. Одоо 1 минут ярина ч гэдэг юм уу те. Тэгээ тэр цагаасаа хитрээд ингээд яриагаа өгөх юм бол тэр өгөх $100,000-оос нь ингээд багасна гэсэн үг. Deduct хийн гэсэн үг. Тэгээ сануулсан байхгүй. Тийм учраас ингэж deduct хийн шүү хандивын мөнгнөөс. Тэгэхээр битгий ингэж илүү цагаар яриарэ гэж хэлээд хахад бас нэлээ олон хүмүүс яасан юм бэ нэлээ. Илүү одоо ярьсан. Тэгээ тэрнийхээ нэг нь хайна гэдэг эмэгтэй байгаа байхгүй.
Тэгээд энэ хайнаагаас болоод те ингээд мөнгөнд татагдлаа. Тэгээ одоо хайнаа мөнгө төлөх ёстой гэд ярьжсэн. Тэгсэн чинь энэ хайнаа дараа нь ярьслага өгсөн байлээ. Хэрвээ үнэхээр те би ингээд надаас болоод ингээд тэр хандивын мөнгөнд багассан бол би тэрнийх нь мөнгийг нь төлөөд өгөө өөрөөсөө гэд те тим имийг бас ярьсан байна лээ. За манайхаа Эмигийн хувьд болохоор иймэрхүү сонь сайхантай байсан байна. За одоо хэдүүлээ дараагийнхаа хувьд руу орцгоо. Энэ нь болохоор Rihanna-гийн тухай байгаа. Манайхаа Rihanna, A$AP Rocky хоёр маань 3 дахь хүүхдээ үлгийдэн авжээ. Вау! Бүгдээрээ Rihanna-д баяр хүргэе. A$AP Rocky-д баяр хүргэе. Yay! За, Rihanna 9 сарын 13-нд хүүхдэд төрүүлсэн байна. Гэхдээ чимээгүй байжгаад нууж байжгаад 9 сарын 23-нд announcement хийсэн байгаа. Ингээ хүүхдээ үлгийдэж авлаа гэд. За тэгээд хүүхдийнх нь нэр нь болохоор Rocky Irish Mayers байна. За тэгээд энэ нь болохоор аавыг нь тэгээ A$AP Rocky-г honor хийж байгаа. Тэгээ A$AP Rocky гингүүд хүүхдийнх нь нэр нь болохоор Rocky. Гэтэ арай өөрөөр бичдэг. Y-аар бичигддэггүй, I-аар бичигддэг. Гэтэ Rocky гэд аавынх нь нэрээр ингэж те өгсөн байгаа. Одоо honor хийж өгсөн байгаа. Түүнээс гадна одоо дундах нэр нь нэштэй middle name нь Irish гэд яагаад вэ гэхээр Rihanna-гийн аавыг нь honor хийж байгаа. Rihanna-гийн аав чинь бас саяхан нас барсан байгаа. Тэгэд Rihanna-гийн аав нь болохоор юу ингэнэ? African, Irish, English and Scottish descent-ний хүн ингэнэ. Ийм олон одоо тийм цус нэгдсэн тийм хүн гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд Irish буюу тэгээ Ирланд одоо тийм цустай болохоор тэрийг нь одоо аавыгаа honor хийж байгаа гэд гол дундах нэрийг нь Irish гэж өгсөн юм байна лээ. За тэгээд Mayers гэдэг нь бол угаасаа юу нэгаа? Овг нь байгаа. Тэгээд A$AP Rocky-гийн жинхэнэ нэрийг нь болохоор Rakim Mayers гэдэг байхгүй юу? Тэгээд Mayers гэдэг авгаа авч байгаа нь ойлгомжтой байгаа. За тэгээд энэ Rocky гэдэг нь болохоор эрэгтэй гэж бодож байна уу? Эмэгтэй гэж бодож байна уу? Охин байгаа. Амар хөөрхөн манайхаа үнэхэр хөөрхөн охин байна лээ. Тэгээд Rihanna-гийн хувьд би бүр амар өмнөөс нь баяртай. Ягаад гэх юм бол Rihanna бүр ингээд охин хүсчихсэн байхгүй юу? Өмнөх 2 хүүхэд нь бол тэ хоёулаа хүү. Тэгээд өөрөө охинтой байгаасаа гэд ингээд ярьж исэн. Тэгсэн чинь яг охин байсан юм байна лээ. Тэгээд ашгүй ингээд өөрийнхөө хүсчихсэн охинтой боллоо. За тэгээд шууд ингээд хүүхдийн царайг харуулад зураг хийчихсэн байсан announcement хийхдээ зарим одод чинь ингээд хүүхдээ ерөөсө харуулдаггүй шүү дээ. Тэ царайг нь харуулахгүй ингээд нууцлж мацлаа. Тэгээд одоо чинь химэн Hailey Bieber, Justin Bieber хоёрын хүүхэндээ Jack Bieber-ыг бид нэр одоо хүртэл хараагүй аа шүү дээ царайг нь тий. За яг толгойнх нь арт мартлаас бол хардаг тий. Би мийг нь бол хардаг. Царайг нь бол одоо хүртэл хараагүй аа. Хиний Rihanna-гийн хувьд болохоор шууд ингээд хүүхдийн зургийг тавьчихсан байсан. Айгүй хөөрхөн охин харагдчихсан. За ингээд энэ хоёр маань нийтдээ 3 хүүхэдтэй боллоо. Эхнийх нь тий том хүн болохоор Rizal гэж унших байлгүй тий. RZA гэд бичсэн байгаа байхгүй. Rizal гэд хүн байгаа. 3 настай. За тэгээд Riot гэд 2 дахь хүн байгаа. Тэр нь болохоор 2 настай. Одоо ингээд охинтой боллоо. Тэгээд энэ хүмүүс одоо ярьж байгаа хгүй. Ингээд A$AP Rocky-тэй нийлснээсээ хойш энэ хоёр ч одоо 2020 оноос хойш үргэж байгаа. Тэгээд 2020 оноос хойш ингээд нийлснээсээ хойш л ингээд Rihanna бүр ингээд popping out kids те амар их хүүхдүүд ингээд төрүүлж байгаа. Одоо бараг удахгүй энэ охин төрүүлж байгаа. Удахгүй дараа хэдхэн сарын дараа дахиад жирэмсэн гэд announce хийх байхаа гэж ярьж байгаа. Тэгээ хүмүүс бараг энээс нь болоод те ёо энэ A$AP Rocky-гаас болоод Rihanna бүр ингээд уран бүтээлээ хийгээ болсон. Зүгээр л хүүхдэл гаргаад идэг болчтой гэл тэгээ яриад байгаа. Тэгээд одоо яах юм бэ? Хүн тэгээд өөрснөө хүүхдтэй болохыг хүсэж байгаа юм чинь те. Дэ яах фэнүүдийнхаа одоо хүслийг хангах гадаад хүүхд гарахгүй байх юм уу те. Тэгэхээр одоо бас тэгэж ярьж болохгүй. За Rihanna, A$AP Rocky хоёрын хувьд бол ийм шинэ мэдээлэл байна. Маш сайхан гоё жаргалтай шинэ мэдээлэл байна. За дараагийн ярих гэж байгаа зүйл болохоор манайхаа Kanye West. Yay. Тэ манай алдартай галзуу rapper гэж хөө. Зүгээр oops. Хүмүүс битгий Yay-гийн хүмүүс фэнүүд битгий надад дараад агараа манай галзуу rapper маань өөрийнхөө шинэ documentary гаргасан байна манайхаа. Өөрийнхөө амьдралаар хийсэн баримтат кино. За тэгээд энэ хүү баримтат кино нь болохоор In Whose Name гэдэг нэртэй заяа. Тэгээд энэ documentary 9 сарын 19-нд нээлттэй хийсэн юм байна. Тэгээд бүх театруудаар бол гарахгүй байгаа юм шиг байлаа манайхаа Америкийн яг 50 мужийн хооронд яг 1000 одоо selected theaters-удад гарч байгаа юм байна лээ. Тэгээд Монголд гарч байгаа юугүй юу та нар нэрээ хэлээрэй заяа. Ер нь энэ өөр улсад гарч байгаа юм болов уу ёстой мэдэхгүй байна. Та нар нэрэгтэй Монголын театруудад байна уугүй хэлээрэй заяа. За тэгээд энэ болохоор өөрийнх нь
яг сүүлийн 6 жилийнх нь амьдралыг одоо харуулж байгаа ингээ өөрийнх нь ups and downs тэ галзуурал солиорол хэцүү байгаа байдал одоо mental одоо health-ных нь issue-нүүдтэй ингээл янз бүрийн тэ би ингээл bipolar disorder тэгэл ингээл diagnosis энэ ярьдаг тэ тэр мөрнийхээ тухай бүгдийг ингэж гаргаж ярьж байгаа юм лээ өөрийнх нь struggle хувийнх нь амьдралынх нь хэцүү байдлууд гээл тэ бүгдийг гаргасан гэдгсэн. За тэгээд энэ бол нийтдээ бараг 3,000 цагийн footage байна гэсэн. Тэгээд тэрнээс нь ингээд тэ тасаж аваад ингээд кино болгоод тавьсан байна. 3,000 цаг гэхээр те бас айгүй их цаг байгаа юм шүү. За тэгэд энэхүү баримтат киноных нь трейлерын цацагдсан байгаа. Яг кино чанарт гарахаас өмнө тэр трейлерын цацагтаад ингээд хүмүүс бүр ингээд шоконд орсон байгаа заяа манайхаа. Яагаад вэ гэхээр айгүй их хэсгүүд байгаа байхгүй. Тэр хэсгүүд дээр нь ингээд бүр Kanye, Kris Jenner тэгээ өөрийнх нь хадам ээж байсан хүн лүү те бүр ингээд хашгичаад байж байгаа нь ингээд харагддаг. Бүр ингээ хашгичаад ингээ Крис руу хашгичаад what the fuck ингэж арилж морилал заа тэгснэ бар гараа гэл бүр ингээ яг нэг жоохон хүүхэд одоо tantrum хийж байгаа юм шиг те throwing a tantrum гэж ядаж ингээ жоохон хүүхэд ингээл ээж автаа уулгаа гэж арилж морилал те яг тийм тэгэд ээж рүүгээ хадам ээж рүүгээ тэгж арилаад байж байгаа байхгүй Internet says it matters what we think. Yay. So what do you think? Did you have an effect on my mental health? Yes. I'm saying yes. And I love you. I don't want you to be not perfect. I love you. And I want my daughter to love you the way you want her. Тэгээ энэ үед болохоор угаасаа хин Christian хадам ээж нь хэвээр байсан. Яг бол Kim энэ хоёр салаагүй байсан баггүй тэр үе наа баггүй. Яг 2020 оны үеэр л юм шиг үлээ. Тэгэж хашгичж байгаа бичлэг наа. Тэр хүмүүс бүр ингээд гайхаад ингээд хараад заяа бүр ингээд юу ярьж байгаа вэ гэхээр та нар бодоод үзтээ хадам ээж рүүгээ айхгүйгээр ингэж хашгичж байгаа хүн чинь ихнэртэй яадаг байсан болоо. Just think about it. Гэтэж байгаа байхгүй. Нэрэл бодоод үзтээ манайхаа. Хадам ээжтэйг хүн чинь уул ингээ айн мэн гэж байдаг те ингээд нэг жоохон айгаад эмээгээд яаж ярих нэг жоохон бодноо те тэгж яхад хадам ээж рүүгээ тэгж орилж байгаа юм чи ихнэрдэггүй бол амар л орилдог байсан баг. Тэрэн дээр юу гэж урилаад байгаа вэ гэхээр те би ингээд эм уухгүй те мэдрэлийн эм уухгүй тэгж эмнэлэг дээр очихгүй л гэж урилаад байгаа юм шиг байгаа. Одоо энэ Kanye Jr яриад өсчийг 2020 оны үеэр яг ярьдаг байсан. Kim, Kris хоёрстой намайг барьж авч сэтгцэн эмнэлэгт хорих гээд байна, эм уулах гээд байна тэргээл амар их ярьдаг байсан те Twitter дээрээ яг тэрнтэй адилхан тийм л юм яриад авахгүй би тэгж эм уумааргүй байна, би ингэмээргүй байна, тэгмээргүй байна гэл ингээл Kris руу орилж байгаа тийм бичлэг нэсэн. Түүнээс гадна ингээл Kim-ийн уйлж мөлж байгаа айгүйх клипнүүд энэ трейлер дээр нь байсан. За түүнээс гадна бас нэгэн хэсэг нь viral болсон байгаа. Тэр нь болохоор Kanye шууд ингээд Kim хэлж байгаа байхгүй юу? Өдөөс нь бүр хараад те бараг л you make me uncomfortable гэж хэлж байгаа байхгүй. Чи ингээд миний хажууд байхаар надад айгу тухгүй байдаг гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээ энэ хоёр чинь still married байсан манайхаа. Still married энэ үедээ still эхнэр нөхөр хоёр хэвээрээ байсан. Тэгж яхад нөхөр чинь ингээд чамд очиод чи миний хажууд байхаар ингээд чи намайг амар тухгүй санагдуулдаг. I feel uncomfortable around you гэж хэлэхээр та нарт ямар санагдах вэ? Нөхөр чинь хэрэг тэгж хэлвэл би л амар hurt болно. Oh my god гэж бодсон. Тэгсэн чинь тэгэд Kim болохоор тэрэнд бүр ингэж амар юу яриад байгаа юм ч гэх юм уу тэгж амар сөргөөсөлдөж хариу хэлээгүй амар тийм okay that's fine гэдтэй. Okay. Let's keep this fixed. That's totally fine. Тэг хүмүүс тэгээд аахгүй тэр яг энэ клипнээс харахад Kim бүр амар ингээд ядарсан, туйлцсан тэг бүр ингээд баг give up хийчихсэн байгаа нь харагдаж байна. Нүд нь бүр ингээд ямар ч гал цавгүй болсон амар царай нь ер нь тэгж харагдаж байсан. Ер нь жоохон ядарсан харагдаж байсан. Тэгээд бүр ингээд угаасаа hurt байгаа л илгүүдээ тэ дотроо ингээд сэтгэл дотор нь өвдөж байгаа илгүүдээ нөхөр нь тэ тэгж хэлж байгаа болохоор тэгээд амар react хийхгүйгээр окей за тийм үү зүгээрээ гэд ингээд байж байгаа айгу өрөвдөлтөй харагдчихсан. Тэгээд хүмүүс Kim-ийг айгу өрөвдөж байгаа. Тэгээд хүмүүс ингэж ярьжсэн Kim-и нэг удаа хэлжсэн ишлэлийг нь quote-ийг нь бүр ингэж дахиж гаргаж ярьж байгаа хүмүүс Kim нэг удаа ингэ ярьслага өгж байхдаа хэлжсэн байхгүй юу? My calmness is my superpower. The би ингээд 50 байх
Тэ ингээ хүмүүс ингээ өөртөө хэрэлдэж мэрэлдэж юм уу тэр үед ингээ calm 50 байх нь бол ингээ өөрийнх нь хувьд бол яг супер павер тэ хүч чадал нь байж өгдгөө гэж хэлсэн байхгүй. Ингээд хүмүүстэй ер нь те ялангуяа хүмүүстэй гэдэг байгаа нь бол хинтэл ахгүй. Каньятэй те одоо гэрэлцэн байх үед амар их ингээд асуудалтай гэр бүлийн асуудалтай байгаа л энэ каньяч ингээд өөрийг нь доромжилж мамжлал те хашгиж зэрхэд ерөөсөө ингээд сөргөөцөлдөггүй амар тийм calm дандаа айгу тийм calm and collected амар тийм 50 байдаг болохоор тэр бол миний хүч чадлаа гэж ярьдаг байсандээ тэрийг бол бид нар шууд өөрснийхөө нүдээр харж байгаа байхгүй. Энэ хүч трейлерээс харахад бол те okay that's fine гэж байж байгаа харагдчихсан. Тэгээд тэрийг хүмүүс айгуух яриад одоо химиг айгуух хөрөвдөж байгаа. Тэгээд ашгүй дээ салсан болж дээ иймэрхүү маягаар ингэж өөрийг нь те доромжилж одоо юу яадаг байсан бол хашгичж интердэг байсан бол ашгүй ингэж салаад аз жаргалтай байсан дээр гэж тэгж ярьж байгаа. За тэгээд хэрүү би энэ documentary-г очиж үзэх юм бол та нартаа review бичлэг хийнэ. За бүр яг нэг бүтэн бичлэг хийхгүй байх юм бол ядаж weekly recap дээр оруулаад ямар шуган кино байсан бэ гэдэг тэрийг нь ярина заяа. Тэгээд гэтээ яг очиж үзэхгүй мэдэхгүй байна. Тэгээд та нар нэр надад Монгол гарч байгаа үгүй гэдэг нэрээ комментэд биччихүүлдэгрээ заяа. За манайхаа дараагийн мэдээлэл болохоор дэрийн тухай. Дэрийн тухай яриаг нэр ямар удаа вэ те? Дэрийн тухай шинэ мэдээлэл байна. За цаадах ч угаасаа нэг 7 сард шүүх хурлынхаа шийдвэр гарснаас хойш бол ингээд still шорондоо байсан хэврэл байгаа. Ягаад гэх юм бол sentencing буюу яг хэдэн жил шоронд суух вэ гэдэг одоо тэрхүү зүйлийг нь шийдэх шүүх хурал нь 10 сард ингээд schedule хийгдчихсэн байсан, хуваар нь гарчихсан байсан. За тэгээд тэр нь 10 сарын 3-нд болох гэж байгаа юм байна лээ. Тэгэхээр яг 10 сарын 3-нд шүүгчин шийдвэрээ гаргана гэсэн үг. Хэдэн жил дээрээ олгох вэ гэдгийг те хэдэн жилийн ял. За гэхдээ 9 сарын 22-ны өдөр буюу сая өнгөрсөн нэгдүгээр өдөр pre-sentence hearing болсон ба. Яг нэг шүүх хурал нэ штэ одоо яг хэдэн жил өгөх вэ гэдэг тэр шүүх хурал нь болохоор 10 сарын 3 тэрнээс нь өмнө одоо ингэж шүүгчин болон өмгөөлөгч нар уулзаад ингэж тэрэндээ бэлтгэл юм байна л да тий. Тэр одоо уулзалт нь болсон юм байна. За тэгээд тэр уулзалтан дээр дэрийн өмгөөлөгч нар юу гэж ярьсан бэ гэхээр шүүгчд энэ бол одоо ингэж тий хангалттай дэрийг бол ингэ хангалттай шоронд байлаа. Бүхэл бүтэнтэй ингэж жил гарам ингэж шоронд байлаа. Энэхүү одоо 2 count дээр 2 зүйл анги дээр буруутай гэж тогтоогдсон те тэр нь болохоор хоёулаа биеэ өндлүүлэх гэж хүмүүсийг тээвэрлсэн те одоо зөөж тээвэрлсэн гэдэг тийм 2 чарж байгаа шүү те тэр дээр бол ингээд 14 сараас илүүтэй ял өгөх ёсгүй гэж одоо дэрийн өмгөөлөгчд нь шүүгчд хандаж хэлсэн юм байна лээ 14 сараас илүү ял өгөх ёсгүй гэж. За тэгээд хэрэг тэх юм бол те хэрүү 14-өөс дээш ял өгөхгүй бол 14 сараас дээш ял өгөхгүй бол хин дэрээ аль үшэнэ жилээс дээр хугацаанд те одоо баг 13 14 сар болох гэж байгаа шүү. Шоронд орсноос хойш. Тэгэхээр одоо баг дэрийг шууд суллаа л гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ тийм хүслийг тавьсан байна лээ. Шүүгчээс одоо ингэж шууд дэрийг суллаа гэсэн тийм хүслийг тавьж байгаа юм байна лээ. За тэгээд амар урт тийм захаа явуулсан юм байна лээ. Хуульчтаас нөмбөлөгчдөөс шүүгчд хандаад тэгээд ингэж хэлж байгаа байхгүй юу. Энэхүү ноён Combs-ийн Hollywood дээрх одоо тэрхүү mogul status энэ гэдэг тэр бүх зүйл нь одоо ингэж навс унсан. Тэгээ одоо ингэж шоронд орсноосоо болоод тэгээ бүх зүйлээ ингэж алдсан өөрийнхөө одоо ингэж тэ spirit өөрийнхөө одоо тэр хүчтэй байдал, эд хөрөнгө, за тэгэл алтар нэр хүнд гэд тэ тэр бүх зүйлээ ингээ алдчихад ахад одоо ингээ шоронд байлгаад ээж болохгүй. Тийм зүйлийг захаан дээр тавьсан байх, ярьсан байх лээ. За түүнээс гадна дэрээ ингээ шоронд байх хугацаанд бол ингээ амар хэцүү байсан гэж ярьж байгаа байхгүй юу? Бүр амар хэцүү цаг хугацааг туулсан нэг удаа бүр ингээ юу яасан гинэ? Өөр нэг inmate заяа тэнд хориодж байгаа одоо шоронгийн хоригдол утга бариад дэрэрүү дайрсан гинэ. Яагаад вэ гэхээр ингээд өөрийнх нь суух ёстой байсан. Тэгээ өөрийнх нь сандал дээр ингээд суусан гэж accuse хийсэн гинэ. Тэгэж гүтгээд чи ста миний сандал дээр суусан бидтэй гэл гүтгээл те ингээд утга бариад дайрсан гинэ дэрэрүү. Тэгээд дэрээ арай гэжтэй тэр хүнийг одоо энэ тэр залууг ингэж calm down хийлгээд те ингээд тайвшруулад би суугаагүй муугаагүй гэж арай гэж амьд гарсан гэл тэгэж битсэн байх лээ юм дээрээ захаан дээрээ. Тэгээд түүнээс гадна ингээд бүр дэрээ дандаа юунд байдаг гинэ. Амиа хорлчих вэ гэд би одоо тэр үгийг хэлмэрэг байхгүй англиар тэр үгийг хэлчихлээр ингээд бас YouTube дээр юм болчтой байхгүй. Тэгэхээр би тэр одоо амиа хорлчих вэ гэж айгаад нэг тийм watch хийдэг штэ тий. Хяналт гэсэн үг. Тэгэхээр бүр ингээд 2 цаг тутамд тэр шоронгийнх нь харуулууд нь орж ирээд ингээд шалгадаг гэсэн ингээд очиод ингээд шалгадаг.
дэрийг амиа орлох ч нүггүй юу гэд. Тийм болохоор ингээ өөрт нь айгүй хэцүү байдаг. Унтаж амарч чаддаггүй. Унтаж хахад л 2 цагийн зайтай ингээ хүмүүс орж ирэл шалгаад байдаг болохоор ингээд тэ ерөөсөө унтаж амарч чаддаггүй гэж хэлсэн гисэн. Түүнээс гадна шоронгийнх нь одоо тэр унтж байгаа банкерных нь одоо тэр юу гэрэл нь өөрөөнийх нь гэрэл нь амар тийм хурц гэрэл ингэнэ. Тийм болохоор ингээд ерөөсөө унтаж чаддаггүй. Ингээд бүр жилийн хугацаанд бол унтаж чадаагүй. Жилийн хугацаанд ингээд агаар амьсгалж үзээгүй, цэвэр агаар амьсгалж үзээгүй. Ер нь айгүй хэцүү байгаа. Тэгээд ингээд дандаа л нэг ингээд тэ хүүтэн байрлах дотор ингээд байгаалгаа болохоор гарч агаар амьсгалж чадахгүй. Нарыг өөрийнхөө арьсан дээрээ ч мэдэрч үзээгүй. Ингээд бүхэл бүтэн жил болчихсон учраас тэ ингээд би ингээд жоохон ториотоод бүр ингээд цонхиогоод айгүй хэцүү болчихсон. Тэгээд үе мөчнөө өвдөд ингээд лимп хийж явдаг болсон гинэ ингээд тэ доголж явдаг болсон гэх юм уу тэ. Тэгээд ер нь айгүй хэцүү байгаа манай үйлчлүүлэгчид одоо шулуухан гаргаа гэж тийм хүсэлтийг тавьсан юм байна лээ. Тэгэл хэцүү байгаа юм шиг байна. Манай дэрэ маань тэ айгүй л хэцүү зовж байгаа юм шиг байна. Тэг бүр ингэж хэлсэн мэлээ. Хоол нь амар муу. Заримдаа ингээд бүр ингээд хоол нь тэ өтмөттэй байдаг гэж хэлсэн байхгүй. Тэр үнж юм арайч шоронгийн хоолнд өттэй хоол өөд ахгүй л ах. Тэ тэгсэн чи хоолнд өттэй байдаг. Тэгээ заримдаа ингээд юу яадаг Mr. Combs бүр тэр шоронгийн аяга маягийг хэрэглэхээс ингээд сэжгэлдэг. Ягаад гэвэл заримдаа ингээд аяга маяг нь угаагдаагүй, сайн угаагдаагүй байдаг болохоор амар хэцүү баа гэж ярьсан байна лээ. Түүнээс гадна манай үйлчлүүлэгч одоо ингээд тэ бүр үнэхээр өөрчлөгдсөн тэ бүр ингээд changed man болсон. Тэг ингээд өөрчлөгдөж чадсан эр хүн. Тэгээд урд нь бол тэг ингээд амар их мөнгө төгрөгтэй байсан болохоор л өстой тэ тэр нөгөө нэг нэр алдар нэр хүнд мөнгө нь бүр ингээд толгоонд нь орчихсон тэ. Тэгээд просто мөнгө янз бүрийн тийм хар тамхи мансууруулах бацсан дээр ингээд үүрэл хүүхэн шухан дээр үүрэл өстой тэгж шоу байдлаар амьдардаг байсан бол одоо ухаарсан. Тэг жилийн хугацаанд ингээд шоронд байгаад ухаарч одоо гимшсэн. Тэгээд үнэхээр өөрчлөгдсөн. Тэгээд одоо ингээд гараад ерөөсөө тийм амьдралаар амьдрахгүй гэсэн. Тэгээд шал өөр хүн болсон гэсэн. Тэгэхээр хэдүүлээ ингээд дэрийг гаргая гэж ярьж байгаа юм байна лээ. Тэгээд дэрийг бүр ингээ өөрөө ийм зүйлийг бичсэн байна лээ тэр захаан дээр нь. I used to call myself a king, but I didn't act like a king. I didn't act like a man. This situation has made me become a man who knows and understands his responsibilities гэж хэлсэн байна заяа. Би урд нь бол өөрийгөө ингээл хаан гэж дуудаж явдаг байсан. Гэтэл яг үндэ бол би хаан шиг аашилтгүй байсан юм байна лээ. Би бүр эрэгтэй хүн шигч, эр хүн шигч аашилтгүй байсан юм байна лээ. Одоо тэгээ энэ шоронд байснаасаа болоод тэ би ингээд үнэхээр одоо энэ experience л тэ туршлага бол үнэхээр намайг эр хүн болгож чадсан. Юмыг ойлгодог, өөрийнхөө үүрэг хариуцлагыг ойлгодог тийм эр хүн болгож чадсан. Би ингээд өөрчлөгдсөн шүүгчээ гэж бичсэн юм байна лээ. За тэгээд бүхэл бүтэн 70-аас дээш хэмжээний захианууд шүүгчд ирсэн гинэ. Ямар захиа вэ гэхээр дэрийн одоо тэ ялыг та багасгаж өгөөч, бодолцож үзээч гэсэн тэ тэгж гуйсан нэг тиймэрхүү захианууд байдаг шүү дээ тэ. Тийм захиануудыг ингэж 70-аас дээш хүн явуулсан гинэ. Ямар хүмүүс байсан бэ гэхээр за яг хуу гэр бүлийнх нь байгаа ээж нь байсан гэсэн тэрийн ээж нь би одоо айгу хөгшин настай хүн хизээ хэр удаа хугацаанд амьд явна гэдэг мэдэхгүй байна. Хүүгээ хармаар байна гэж бичсэн гэсэн. Дэрийн хүүхдүүд нь бичсэн гэсэн. За түүнээс гадна Young Miami гэдэг та нар одоо санаж байгаа бол тэ дэрийн шүүх хурлын тухай хийсэн сурал бичлэгүүдээс бүгдний үзэн болох нар мэдж байгаа. Young Miami гэдэг дэрэтээ үерхжсэн publicly known girlfriend байгаа шүү дээ тэ. Тэгээд rapper Young Miami бас битсэн гэсэн ингээд дэрийг сулж өгөөч. Түүнээс гадна Dana Tran гэдэг эмэгтэй байгаа. Тэр нь болохоор дэрийн хамгийн бага охиных нь ээж нь байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо X гэсэн үг захиа битсэн байна лээ. Түүнээс гадна Dallas Austin гэдэг төвшин байдаг шүү дээ. Dallas Austin битсэн байна лээ. Stevie J битсэн байна лээ. За тэгээ юу гэж манайхаа Gina Huynh гэдэг тэр эмэгтэй бас letter битсэн байна лээ шүүгчд. Gina ч нөгөө нэг эмэгтэй шүү дээ манайхаа. Би танарт хэлжсэн надад тэр шүүх хурлын тухай бичлэг гэж ахта. Нөгөө талын өмгөөлөгч нар Gina-г авчирч одоо гэрчээр оруулах гээд ингээд чадахгүй байгаа, бүр холбоо барьж чадахгүй байгаа, бүр ингээд тэ
алга болчихсон ингээд тэгсэн чинь нөгөө нэг дэргийн өмгөөлөгч нар бид нар Жинатай холбоотой байгаа гэхдээ Жина гэрчээр орохгүй энэ төр гэж хэлсэнтэй хүмүүс Жинаг бол ингээд те айгүйх мөнгө авчаад угаагаад байгаа ах гэж ярьж исэн. Жина ч нөгөө нэг нэлээ олон жилийн өмнө бас гарч ирээд publicly юм яриад те OBS-та дэрээтэй байхдаа дэрийн намайг амар зоддог байсан бүр ингээд намайг хүүхдийг нь золбуулсан гэл те ингээд одоо хүүхдийг нь тээж авахд гэцрүү нүчгсээр гад хүүхдийг нь золбуулсан энэ төр гэл амар их юм ярьдаг байсан. Эмэгтэйч гүнтэн тэгээ алга болцсон ч шүүх хурал ихсэн чинь тэг хүмүүс болохоор Жинаг бол ингээд дэрийгээс айгүйх хэмжээний мөнгө авчхаад дугаагаад байгаа хаа гэж бодож исэн. Тэгээд тийм л юм шиг байгаа байхгүй. Яг үл Жина чинь ингээ шүүх хурлын үеэр дов тугаа байгаа л те ерөөсө шүүгч өмгөөлөгч нарт олдохгүй чивчмээгөө байж үжсэн. Одоо ингээ те гарч ирэнгүүтээ шүүгчд дэрийг суллаач гэсэн тийм захиа бичиж сууж байгаа байхгүй. За ийм байдалтай байна манайхаа. Тэгээ хэдүүлээ одоо удахгүй дараагийн 7 хоног гэхэд л мэднэ гэсэн үг. Дэрийг гарч ирэх нөө ирэхгүй нөө шоронгоосоо. Тэгээ шүүгч нь одоо ямар шууган ял өгөхийг одоо хэдүүлээ хараад байжээ. За тэгэхээр дараагийн 7 хоногийн weekly recap дээр бол бид та нартай яг хариуг өгнө гэсэн үг. За тэгээ нэрээ нилээ 7 хоногийн өмнө ханыг баг сарын өмнө юм хүмүүс манай үзэгчд над руу ингээ юм явуулаад хүй Монголд дэрийн ирцэн явж штэ гэдэг нэг тийм зураг явуулаадсан нэг постнууд манайхаа it's not true. Тэгээ зургийг нь харсан чинь амар их худлагаасаа их Photoshop хийсэн зураг байхгүй. Дэрий бараг тийм Монгол дээл мэл өмссөн баха. Тэгээ нэг тийм зургнууд хүмүүс надад явуулсан. Манайхаа харваас Photoshop байсан шүү. Дэрий Монголд очих нь битгий л дээ. Дэрий бүр юу шоронгоосооч гараагүй байгаа. Манайхаа шорондоо байсан хэвээрээ л байгаа, окей. За манайхаа дараагийнхаа ховживыг яри. Дараагийн ховж болохоор Doja Cat-ийн тухай ховж байна. За Doja Cat удахгүй өөрийнхөө шинэ цомгийг гаргах гэж байгаа гэдгийг би та нартай хүргэсэнтэй. 9 сарын 26-нд цацагдах байгаа V гэдэг альбом байгаа. За 9 сарын 22-ны өдөр Doja Cat өөрийнхөө Instagram аккаунт дээрээ энэ альбомныхаа art, the cover art-ыг нь одоо ингэж зарласан байхгүй юу? Хүмүүст харуулсан. Одоо гадах цомгийнхоо гаднах одоо нэг зураг байдаг шүү дээ. Тэрийгээ ингээд цацсан байгаа хүмүүст. За тэгсэн чинь тэр нь бол ингээд айгүй их backlash авсан. Backlash биш юм а. Зүгээр нэг хүмүүс айгүй disappointed байгаа гэх юм уу? Яг тэгж backlash авч ингээд хүмүүс ингэсэн мэн ингээд шүүмжлээд байгаа зүйл бол биш. Гэхдээ зүгээр ингээд хүмүүс айгүй гомдолсон маягаар те жоохон сэтгэл нь гонсоосон маягаар ярьж байгаа. Ерөөсөө над цомгийн чиндээ над cover альбомны чинь тэр aesthetic-тэй те vibe-тэй нийцэхгүй байна. Ямар сонин зураг вэ? Сонгоо вэ гэдэг хүмүүс яриад байгаа байхгүй юу. Тэгээ ямар зураг байсан бэ гэхээр та нар ингээ харж байгаа байх. Doja Cat өөрөө ингээд wedding dress ч юм уу нэг цагаан өнгийн даашинз хурмын даашинз шиг юм өмсчихсэн. Тэгээд ийм шар өнгийн parachute шүү дээ ингээд дээрээс бууж ирэхтэй те одоо онгоцноос үсчээ бууж ирэхтэй нэг юм үрж орж бууж ирдэг шүү дээ те. Тийм parachute-ийг одоо ингээд parachute-тэй ингээд доошоо бууж ирж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэгээд ингээд мод цодны хажууд заяа. Та нар бодо би та нарт хэлсэндээ V гэдэг альбом нь болохоор ингээд 80s vibe-тэй одоо 1980-ад оны хөгжмийн жанрыг харуулсан нэг team vibe-тэй байна гэдэг те. Тэнгүүд та нар бодоод үзтээ нэг тиймэрхүү маягаар ингээд хүмүүс төсөлцсөн байгаа байхгүй те. Тэгсэн чинь ингээд гаргасан альбом cover нь болохоор ийм хурмын даашинцтай хүн ингээд parachute-аар ингээд доошоо бууж байгаа. You know what I mean? Тэгээ өөрөө ингэж хэлсэн байлаа манайхаа. Falling in love is putting trust in the hands of yourself and others гэж бичсэн байхгүй те. Хайрлж дурлнаа гэдэг нь бол те ингээд өөрийнхөө бүх итгэл найдварыг бол ингээд өөр хүний одоо те гарт өгж байгаа гэсэн үг юм аа. За тэгээд одоо тайлбар хэлж байгаа хгүй энэ зураг нь бол яг ямар илэрхийлэлтэй вэ гэдгийг нь тэр yellow parachute штэ те шар өнгийн дээр parachute нь юг одоо ингэж represent хийж байгаа вэ гэхээр тийм сониуч байдал. За тэгээд ад жаргал болон adventure гэж аахгүй адал явдлыг ингэж юу яаж байгаа represent хийж байгаа. Харин нэг мод нь болохоор амьдрал болон мэрэгэн байдал юм одоо wisdom ухаан тэ ухааныг одоо ингэж represent хийж байгаа гэж байна. За тэгээд хэрүү нэг одоо parachute-тэй явж байгаад ингээ унах юм бол штэ тэ тэр нөгөө нэг модных нь мөчрүүд нь бол ингээд жоохон тусалж өгж байгаа штэ тэ ингээд шууд ингээ унчихгүй ингээд унах юм бол ингээ тэр модны мөчрээр ингээд унах юм бол бас жоохон ингээд тусалж өгж байгаа гэсэн үг. Тэгээд protection болж өгж байгаа гэсэн үг. Тэрийг харуулж байгаа гинэ. Гэхдээ хэрүү хэдийгээр унсан ч гэсэндээ одоо тэр өөрийнхөө уналтаасаа хүн ингээд юмыг сурж авч болно шүү дээ, тэ. Тэрийг одоо харуулж байгаа түүнээс гадна хэдийгээр одоо ингээ унлаа гэхээр өвдөөд ингээд одоо сорив мөрөвтэй үлдэх ч гэсэндээ тэр сорив нь одоо эдгэрч болдгоо гэдгийг одоо харуулж байгаа гинэ. Тим юмыг represent хийж байгаа. Тэнгүүдээ you don't have to hit the ground гинэ. Чи ингээд унлаа гэдтэй ингээ яг үнэхээр бүр ингээ газарт одоо буух шаардлагагүй. Тэгээд хайр бол ингээд grows upward гинэ. Дээшээгээ ингэж бүр ингэ цэцгэлдэгэ. Гэхдээ more importantly down гинэ.
дээшээгээ цэцгэлгээсээ гадна доошоогоо бас ингээд те буудаг гэж аахгүй хайрна. Тэр нь юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр ингээд it's the roots that keep you steady гэнэ хайр ингээд чамаа бүр ингээд улам grounded болгож өгдөг. Тэгээ бай суурьтай тийм steady хүн болгоход тусалдаг. Хөрсөн дээрээ буугаач гэж манай монголчууд ярьдаг чинь ингээд хитрхи ингээ өөрийгөө ингэсэн хүмүүсийг те ингээд өөрийгөө мундаг гэж бодсон хүмүүсийг хөрсөн дээрээ буугаач гэж ярьдаг те. Тэрнтэй адилхан. Тэрийг л яриад авахгүй хөрсөн дээр чи ингээ байлгахад тусалдаг гэнэ хайр бол. Тэгээд ийм зүйл те this is the cover of my album гэд ийм уртаа ийм тайлбартай зургийг ингэж тавьсан юм байна. Өөр нь л хөрх юмд айгуул тайлбарсан байхгүй. Тэгээ өөрөө тэр одоо альбомынхаа cover юуг харуулахыг хүссэн бэ? Ямар мессеж хүргэхийг хүссэн бэ гэдэг те тайлбарыг сонсохоор бол гоё сонсож байгаа. Ингээ хайр мэрийн тухай, амьдралын тухай те. Тэнгүүд гэтээ хүмүүс ойлгоогүй юм уу? Тоогоогүй юм уу? Ойлгосон ч гэсэн тоогоогүй юм уу? Ёстой над те альбомны чинь vibe-тай нийцэхгүй байна гэж тэгж шүүмжилсэн юм байна лээ. За тэгсэн чинь тэрэнд нь Doja Cat хариу өгсөн байгаа. Угаасаа Doja чинь бол ийм юм дээр те фэнүүдтэйгээ би танарт хэлжсэн. Doja-гийн тухай deep dive дээр хэлжсэн ингээд иймэрхүү юм дээр дугаа байгаад байдаггүй. Фэнүүдтэйгээ хэрэлдэл явчихдаг те. Тэгээ энэ дэр нь хариу өгсөн байгаа. Юу гэж хариу өгсөн бэ гэхээр те You can make me feel bad for a cover that has visceral meaning. I forgive your harsh criticism but for me I won yet again for following my heart. If I was you I wouldn't. Гинэ. Би тэгээд та нарын ингэж хэлж байгаа энэ амар тийм harsh хэцүү тийм шүүмжлэлүүдийг чинь ингээд уучлж байна. Хүмүүсийн юу гэж хэлэхээ ингээд тоохгүй өөрийнхөө зүрх сэтгэлийг дагсан учраас би өөрийгөө дахиж ялж байна гэж үзэж байна гэж ийм зүйлийг хэлсэн байна манайхаа. Миний хувьд бол хүмүүсийн яагаад ингэж гомдлоод байгааг бол ойлгож байна. Би ч гэсэндээ харж хүү энэ альбомынхаа cover юм байх та гэж бодож исэн. Гэхдээ өөрийнхөө хувьд бол нэг тийм deep утга байгаа учраас те ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ чинь өөрийнх нь альбом шүү дээ манайхаа. Тэгээ хэдийгээр ингээ фэнүүд биднэрт зориулж гаргаж байгаа ч гэсэндээ өөрийнх нь альбом учраас тэг хүн өөрийнхөө project-н дээрээ юу хэмээр нь өөрийнхөө стожинх зүрх сэтгэлийг л дагах хэрэгтэй тий. Тэгэхээр энэ дэр бол ингээ хүмүүс их амар гомдлоод байх бол шаардлагагүй гэж бодож байна. За манайхаа дараагийн ховж болохоор Jimmy Kimmel-ийн тухай ховж байна. За та нар энэ тухай сонсноо. Jimmy Kimmel гэдэг яг нэг Late Night with Jimmy Kimmel гэдэг нэг амар тийм late night show-нууд байдаг шүү дээ. Jimmy Fallon, Ben Stephen Colbert, за Jimmy Kimmel, өөр хин жидэг л иймэрхүү нэг хостууд те шүн одоо яг оройн цагаар ийм шоунууд, ток шоунууд хийдэг те. 9 сарын 15-ны өдөр ингэж одоо татан буугдана гэдэг нь одоо мэдгдсэн байгаа. Одоо зарлагдсан байгаа. За яагаад вэ гэхээр ч яагаад Jimmy Kimmel-ийн ингээ шоун татан буугдчих ваа гэхээр 9 сарын 15-ны өдөр биш юм шиг 9 сарын 16-ны өдөр ингэж татан буугдана гэдэг нь зарлагдсан юм байна. Яагаад вэ гэхээр 9 сарын 15-ны өдөр заяа хийсэн шоун дээрээ Jimmy Kimmel нэг болохгүй зүйл ярьсан байна л да. Insensitive зүйл тийм амар тийм цаг үеийн мэдрээгүй тийм зүйлийг ярьж доогдох хийсэн байгаа байхгүй. За тэр нь болохоор Charlie Kirk-ийн үхлийн тухай ингэж тоглоом хийсэн маа. Юу гэж хэлсэн бэ гэхээр ч ингээд те барууныхаа одоо MAGA-гийнхан тэгээ MAGA гэж чинь Make America Great Again гэх Trump-ийн слоган аа шүү дээ. Trump-ийн одоо supporter хүмүүс MAGA-гийнхан бол одоо ингээд энэ залуугийн Charlie Kirk-ийн үхлийг бол өстой бүр нөө зүүн талд ингээд юу яах гээд буруу өгөх гээд хичээж ийна өстой бүр тэр нөгөө нэг алсан хүн нь Charlie Kirk-ийг алсан хүнийг бүр ингээд зүүн одоо намыг дэмждэг байсан Democratic те намын одоо хүн гэж одоо дэмжигчээ гэж бүр ингээд харуулах гад хичээж ийна энэ төр гэсэн те нэг тиймэрхүү зүйлийг ярьсан байгаа байхгүй юу? We had some new lows over the weekend with the MAGA gang desperately trying to characterize this kid who murdered Charlie Kirk as anything other than one of them and doing everything they can to score political points from it. In between the finger pointing, there was grieving. On Friday, the White House flew the flags at half-staff, which got some criticism. But on a human level, you can see how hard the president is taking this. За тэгээд ийм зүйлийг ярьсны дараагаар нь одоо тэрийг нь бол үнэхээр insensitive тэ мэдрэмжгүй байсан гэж үзээд ингэж татан болох шийдвэрийг гаргасан юм байна. За тэгээд энэ ABC телевизээр гардаг байсан байхгүй энэ хүү шоу. За тэгээд ABC телевизийг болохоор манайхаа юу ингэнэ Disney own хийдэг. Disney одоо хариуцдаг гэсэн үг ABC телевизийг. Тэгэхээр Disney бол босс гэсэн үг. Гэхдээ Disney-гээс ч том одоо босс байгаа юм байна. Тэр нь болохоор шүү дээ Nexstar Communication Group гэж байдаг юм байна л да. За Nexstar гэдэг нь болохоор бүр амар том одоо нэг тийм компани юм байна. Тэр компани шүү дээ бүхэл бүтэн 23 одоо иймэрхүү телевизүүдийг own хийдэг жаахгүй streaming channel бол иймэрхүү телевизүүдийг ингэж удирддаг гэсэн үг.
Тэнгүүд одоо бүр хамгийн том боссынх нь босс нь те одоо ингээд энэ шүдэрэ гаргасан гэсэн үг. Next stars ингээд хэлээд те Kimmel's comments about Kirk's death are offensive and insensitive at a critical time in our national political discourse гэж хэлсэн байна ли ерөнхийлөгч нь. Next star ерөнхийлөгч нь те одоо Jimmy Kimmel-ийн хэлсэн одоо энэхүү Charlie Kirk-ийн үхлийн талаар хийсэн энэхүү комментууд нь бол үнэхээр offensive буюу ингээ хүмүүсийг offend хийхээр түүнээс гадна аюу тийм мэдрэмжгүй, insensitive. За тэгээд манай улсын хувьд тэ ийм амар тийм critical үе байхад тэ ийм political улс төрийн хувьд тэ ийм мэдрэмжгүй зүйлийг ярьж байгаа нь бол ингээд яалтчгүй одоо энийг татан болгох шалтгаан нь болсон. Тэгээд Jimmy Kimmel-ийн шоуг татан болгох шалтгаан болсон гэж хэлсэн юм байна лээ. За тэгээд бөө юм болсон юм нахаа тий. Зарим хүмүүс бол тий өөстө сайн байна, зөв байна, next star зөв юм хийж гин. Тэг бүр арайч юм байж болохгүй. Ялангуяа одоо телевизээр, тэг үндэсний телевизээр ингээд national телевизээр ийм insensitive юм яриад тэг хүний үхсэн тал дээр ийм сони юм яриад political зүйл болгоод яриад ингээд тоглоом хийгээ явж яадаг. Тэгэхээр үнэхээр одоо татан болгосон зөв гэж ярьж байгаа хүмүүс нь нөгөө тал нь болохоор те юу яриад байгаа юм бэ өстө where is free speech энэ гэлтэй Америкч нь одоо ингээд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх ёстой гэд free speech гэдэг бүр ихнийх нь amendment нь те үндсэн хууль дээр нь орсон байгаа. Тэгж яхад Jimmy Kimmel-ийг одоо ингээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийллээ шууд ингээд шоуг нь татан болгоод тахтай яадаг ингээд бөө юм болж байгаа. Тэгээ хоёр талцалтай байсан. За тэгээ дараад нь удахгүй нэг мэдээлэл гарч ирсэн нь болохоор ингээд Jimmy Kimmel-с хэлсэн гинэ. Next stars үзэгчтэй уучлалт гуйгаад ингээд би буруу зүйл хэлсэн гэдгийг хэлэх юм бол юу яана шоуг ч буцааж авчирья гэсэн. Тэгсэн чинь Jimmy Kimmel үгүй гэсэн юм лээ. Би уучлалт гуйхгүй би буруу яриаггүй гэж хэлсэн юм шиг үлээ. Тэгээ тийм учраас ингээд ерөөсө гарахгүй гэд одоо байгаадсан. Тэгсний дараагаар нь манайхан 7 хоногийн дараагаар заяа 9 сарын 23-ны өдөр дахиад шинээр одоо мэдээлэл гарсан байгаа. Тэгсэн чинь удаан хугацаанд ярилцсны эцэс Jimmy Kimmel-ийн шоуг одоо буцааж авчрах гэж байгаа гэсэн зүйлийг ABC-гийнхэн зарласан байгаа. За тэгсэн чинь Next Star болохоор тэр том компани гэсэн үг шүү дээ. Цаацахгүй гэд бөө юм болсон мөлий. Тэгээ одоо гарч байгаа заяа Jimmy Kimmel. Би энийг ерөөсөө сайн ойлгохгүй. Jimmy Kimmel-ийн шоу нь одоо гарч байгаа. Гэхдээ бүх юугаар гарахгүй гэсэн үг. 50 мужи арчим уу. Ингээд зарим хэсгээр гараа зарим хэсгээр гарахгүй юм шиг үлээ. Яг бол энэ Next Star-ийн болон Sinclair гэх бас нэг өөр одоо компани байгаа мэн л да. Эцэг компани. Тэр нь бол ингээд ерөөсөө Jimmy Kimmel ингээд хүлэн зөвшөөрөхгүй байгаа юм лээ. Тэнгүү Disney-гийнхэн болохоор ABC-гийнхэн болохоор ингээд буцаагаад авчирнаа гэд. Тэгээд тийм болохоор одоо бүх 50 мужаар гарахгүй энэ тэнд одоо ингэж гарах юм аашаа. Айгу тийм complicated situation заяа манай айгу тийм ээдрээтэй адармаатай зүйл. За тэгээд энэ ингэж 7 хоног татан боксныхаа дараагаар Jimmy Kimmel сая 2 сард гарч ирээд шоугаа хийсэн байгаа. За тэгээд тэр шоун дээрээ одоо opening monologue хийсэн. За ингээд нээлтийнхаа одоо энэ хөө яриагаа хийсэн. Тэрэн дээрээ айгуу тийм emotional болоод ингээд хоолон зангираад заяа ингээд юм хэлдэг байгаа. Айгуу үзэхэд бас айгуу хэцүүсэн. Тэгээд ингээд амар хоолон зангираад авахгүй хөрх амтан тэгээд хэлж байгаа нь болохоор тэгээд би ингээд ерөөсөө хүмүүсийг offend хийх гэж тэгж муухай тийм агуулж тийм зүйлийг хэлээгүй юм аа. Тэгээ намайг уучлаарай гэдэг хэлсэн. Тэгээд ингэж хэлж байгаа байхгүй. You understand it was never my intention to make light of the murder of a young man. I don't think there's anything funny about it гэжсэн байхгүй. Би ерөөсөө тэр залуу эрэгтэйг ингээ үхлийг ийм одоо харамсалтай үхлээр нь ингэж тоглоом хийх гэж ерөөсөө тийм яриаггүй. Тэгээ би ингээ буруу тэрийг илэрхийлчихсэн юм байна лээ. Тэгээд хүн үхэх бол хизээч угаасаа ойлгомжтой одоо хөгжилтэй ч юм уу funny зүйл бол биш ээ. Тэгэхээр намайг уучлаарай гэж тийм зүйлийг ярьсан байна лээ. За хамгийн сүүлийнхаа мэдээлэл рүүгээ орцгоё манайхаа. Энэ нь болохоор Bad Baby-гийн тухай мэдээлэл байна. За Bad Baby-гээд би бас бичлэг хийжсэн те. Bad Baby-ийн хоёрын Alabama Barker хоёрын feud-н дээр бас нэлээд олон сарын өмнө бичлэг хийжсэн. За тэгээд Bad Baby-гийн тухай ямар шинэ мэдээлэл вэ гэхээр саяхан одоо гарч ирээд дахиад л нөгөө нэг найз залуу хүүхдийнх нь эцэгтэй тэр нөгөө Levon гэж залуутайгаа хэрэлдэж муудалцж байгаа өөрийг нь одоо яг зодж байгаа ч харуулаагүй. Гэтэ яаж ч бодсон domestic violence л байгаа аахгүй дээ. Тийм хүчирхийллийн одоо зүйлийг нь харуулсан, abuse-ийг нь харуулсан тиймэрхүү бичлэгнүүдийг, зургнуудыг тавиад л өөр social media-д тавьдгаараа тавиад л гарч ирээд live хийгээл уйлаад би ёстой энэ Levon-аас саллаа ийм залуу гэл ярьж өгсөн. Энэ бол нэг
шинэлэг зүйл биш. Та нар би тэр Bad Baby-гийн хийсэн бичлэгийг үзчихсэн бол мэдчихэж байгаа бах те. Энэ Levon гэдэг залуу бол өстой амар ядаргаатай залуу. Ингээ угаасаа abusive хүн байгаа хгүй. Bad Baby бүр ингээд зодуулаад амар олж молцсон зургнуудаа хийжсэн өмнө нь те. Ингээл нүр ам нь хөөхөрчихсэн өөрийг нь чирээд ингээд явж мавж байгаа тийм зургийг ингээ багалзуурцын шаа зургийг бичлэгүүдийг хийжсэн. Тэгсэн мөртлөө ингээл Levon-тойгоо буцаагаад нийлээлэдэг. Ингээл буцаал нийлчдэг. Тэгээ энэ хоёр чинь бас нэлийн хэсэг сая чимээгүй байжснаа ингээ гарч ирээд бахан зураг мөрөг бичлэг хийж байгаа хгүй. Тэгээ нэг бичлэг айгүй амар. Хаусных нь яг нөгөө нэг машины тавиг хэсэг нь шүү дээ. Тэн дээр л авсан бичлэг юм шиг байгаа хгүй. Нөгөө залуу нь машин дотор нь ингээ суудсан ингээ машины барихгаа явах гээд байгаа хгүй. Тэнгүүд хин Bad Baby бүр ингээ машин дээр нь гараад ирсэн ингээ зүгтчихсэн. Ингээ уйлаад гээ уйлаа байж байгаа хгүй. Айгүй амар заяа. Тэгээ нөгөө залуу ингээ тоохгүй машинаа ингээ хөдлөөд бариад явах гээд байгаа хгүй. Тэнгүүд нөгөө нэг Bad Baby гэж уйлаад нэг машиныгаа хөөднөөс ингээ барьчихсан те. Тийм бичлэг байсан. Айгүй үзэхэд амар бичлэг байсан. I was like what the fuck те. Nothing beats a Jet2 holiday. And right now, you can save £50 per person. That's off for a family of 4. Jenny, get off the car. Are you even staying? Free Shell Place holidays available with 22. Тэгээд нэр тэр бичлэг дээр нь юу яцсан байсан? Яг өөрийнх нь аккаунт дээр нь хийгдсэн бичлэг биш. Өөр нэг TikTok-ийн аккаунт яг тэр бичлэгийг нь аваад тавьсан байхгүй. Тэгсэн чинь Alabama Barker битсэн байна лээ. Комент бичээд үлдээч гэсэн байлээ. Тэгсэн чинь юу гэж хэлсэн бэ гэхээр even though we had our differences, I don't support the way he treats her and she doesn't deserve it гэж битсэн байхгүй. Хэдийгээр бит хоёр ингээд те бит хоёрын хооронд янз бүрийн тийм одоо асуудал гарсан ч гэсэндээ би ерөөсөө нэг энэ залууг тэг хэрхэн Bad Baby-г одоо ингэж treat хийж байгаа те хэрхэн хандж байгаад нь үнэхээр дургу урч байна те би ингэ дэмжихгүй байна энийг нь тэгээд Bad Baby бол энийг deserve хийхгүй те энийг хүртэх ёстой хүн бишээ энэ abuse-ыг хүртэх ёстой хүн бишээ гэсэн иймэрхүү зүйлээ битсэн байна лээ. Тэн дээр бол бас хүмүүс Alabama Barker-ыг ашгүйдээ бас ингэ жоохон ухаан суусан юм байна те нэг жоохон угаасаа л жоохон л охин л та гэдэг айгу ингээл стай том болцсон юм шиг л та ингээл хүн амтанда хэрүүлхийг л та яваалаадаг байсан чи ашгүй ингээд ухаан суусан юм шүүгээ ингэж ярьж исэн. Тэгээд энэ хоёрын чи хоорондох тэр feud нь бас нэлээд юм болж байгаа. Тэгээд дууссан байгаа. Тэгээд ер нь Alabama Barker бууж өгсөн гэсэн үг. Тэгээ хүмүүсийн ярьж байгаагаар болохоор өөрөө бууж өгөө гэж бууж өгөөгүй. Үнэхээр нөгөө нэг Kris Jenner энэ оролцоод тэгээ Kardashian-ийнхаа оролцоод одоо болоо гэж тэ бол одоо энэ ах чи юм хийхэ бол гэж одоо загинсан байхтай загнаад болиулсан гэж боддог. Тэг ямар ч сан нэлээ их хэсэг хугацаанд энэ хоёр чинь чимээгүй байсан. За түүнээс гадна Bad Baby-гийн бас нэг оруулсан бичлэг нь болохоор гэр дотроо ингээ хоол идэж сууж байгаа юм шиг байна. За тэгсэн чинь л энэ залуу гих хүндгүй уурлаад заяа. Амар ингээл хоолоо авч шидэл хан руу шидэл тэг гараа явж байгаа бичлэг байгаа байхгүй. Тэгээд тиймэрхүү бичлэгүүдэд тавьсан маа хүмүүс oh my god чи ингээл хэдэн сар болоод л тэг гарч ирэл нэг юм бичлэгүүдэд тавих юм ба тэгээд болоочтэй тэг болооч яах гээд энэтэйгээ ингээд зуралтай байгаад идэх юм бэ те тэг бүр яж байгаад иччихгүй энэ залууга өмөрөөд энэ залууга одоо харамлаад те Alabama Barker-тэй явуулсан мэн ингээд харамлаад Alabama-тай хүртэл бүр ингээд feud энэ төр хийгээд те dismiss хийж мэгээд ийм залууг одоо өмгөлж хамгаалж те харамлаад тахтай явах те наадхаа явуулаач гэд бөө юм болж байгаа. Тэгээ одоо хүмүүс за одоо өстөлээ тий. Урд нь бол бид нэг өрөвдөл хамгаалалцтай хөрхөтэй Bad Baby-стэй боллостой хөрхий зодуулж байгаа юм байна. Зовж байгаа мэн гэл өмөрдөг байсан. Одоо бол тий хангалттай тий. Өөрөө ингэж байж байгаа л тэгэл 2-3 хоногийн дараа бид буцаад нийлцэн гэл явж идэг. Өөрөөсөө ичих хэрэгтэй штэ гэл тэгээ тийм ярьж байгаа. Тэгээ энэ мэдээллийг нэрээ энэ чинь нэг сайн нэг 7 өдрийн өмнө гарч ирсэн мэдээлэл хаа. Тэгээд би өчтөр харсан чинь буцаад нийлцэн юм шиг үлээ. Нөгөө залуу нь цэцэг аваад хүрдэрсэн гэсэн. Ингээд баахан баглаа цэцэг авч л ирсэн юм шиг ба. Тэгээ буцаад нийлцсэн юм шиг ба. Тэгээ юм байна. Би энэ далмаар хандаад тэ хэлэхэд иймэрхүү хүчрхийлэлтэй одоо харилцаанд байдаг бол тэ зүгээр охин найз залуугийн хувьд ч юм уу эсвэл бүр гэр бүлийн одоо бүр хамтдаа нэг гэрт орчихсонтэй ингээд эхнэр нөхөр олчихсан байгаа тохиолдол ч юм уу ямар ч гэсэн иймэрхүү хүчрхийллийн одоо гэр бүлийн хүчрхийлэл domestic violence амьдардаг бол эмэгтэйчүүдтэй ялангуяа хандаж эхлэхэд болоорой тий үнэхэр хүч зоргоо гаргаад ингээд явах хэрэгтэй шүү. Одоо өөрийн чинь бүх зүйлд муу сэтгэхүй одоо тий хэрүүл мэндийн хувьд ч гэсэндээ тий бие махбодын хувьд ч гэсэндээ ер нь ерөөсөө сайн зүйл бол биш иймэрхүү хүчрхийлэлтэй харилцаанд байгаад хахад тэгэхээр ингээд битгий ингээд хурж ирэл уучлахгүй гот нь ингээд окей гэл хүлээгээд авчаад бай. Тэгээ шууд ингээд таслан зогсоогоод амьд байгаа дээрээ тий
энэ ч бүр үхлэрч дуусч болно шүү дээ. Амьд байгаа дээрээ ингээд гарах хэрэгтэй. Нэрээ сайн нэр Монголд аягүй амар хэрэг болсон байлээ. Бас л гэр бүлийн өдөр хүчирхээлэл салаад явцсан нөхөр нь байж штэ 23 удаа хутгалж алсан гэж ахшааг. Oh my god. Тэр бол аягүй өөрчлөлт салаад явцсан байхад нь хүртэл ингээд өөрөг нь хутгалж алсан байгаа. Тэгэхээр аягүй амар байгаа байхгүй. Тэгээд салах хэрэгтэй шүү. Маш болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээд энэ бол зөвхөн эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэндээ биш, эрэгтэйчүүд ч гэсэндээ айгүй гэр бүлийн хүчирхээлэлтэй эхнэрээр гэр бүлийн хүчирхээлэл эсвэл mental abuse энтерд ордог болсон байгаа. Тэгээд айлч хүүсний хүмүүс байсан бай хүчирхээлэл байгаад шаардлага байхгүй шүү те. Таслан цогсоогоод гардаг байгаарэ гэж би одоо уриалмаар байна. За манайхаа зөндөө олон хувуудыг ярьж өглөө. Энэ 7 хоногт бол маш их хувууд байсан учраас тэр болгоныг ярьж өгөхсөр байталтай айгу удчихлаа. За тэгээд ямар ч сан та нарт ховнууд маань таалагдсан байх гэж найдаж ин хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дээр хэмжээгүй байгаа бол subscribe дараарай. За ингээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоббол булангаараа цааш хэмжлэгтэйгээ уулзлаа. Түр баяртай.